За сайн байцгаана уу үзэгчтэй. Ингээ Cats Talk podcast-ийн 2 дахь удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ энэ удаагийн дугаар дээр маань ангид хамгийн жижиг хүүхэд байдаг шүү дээ. Тийм хүүхэд байсан байхгүй юу? Ер нь бол одоо ингээ кинонд гарангуут нэг лүүсэр хүүхдүүд байдаг шүү дээ. Жижигэн дээрлүүлээд байдаг. Би яг 10 жилд яг тийм хүүхэд байсан байхгүй юу? Энэ зөвхөн бол яг одоо ингээл харахаар нэг Германда нэг 5-6 мянган төгрөгтэй л явж исэн залуу байна. Эсвэсэн бол яг тэгэж ихний 3 видеонд шууд бүүм хийжсэн шүү. Оо тийм. Зөөгч хийдэг байсан. Mobicom-ын гар утасны тангуудаар утас зардаг байсан. Тэр бол бүтээл сэтгэлгээ тууштай зангийн нэгэн тод жишээ. Харин өнөөдөр бид зөвхөн контент бүтээгч, месмеризм цогтойг бус зүрх сэтгэлээ бүтээл болгосон хүнийг танилцуулж байна. Англи цогтой маань иргэн хэлсэн байна. Яаж тэр санаа ингэж амар хүчтэй хүмүүстэй нөлөөлж исэн. Тэр санааг олоход бас юу болж исэн сайн. За баярлалаа. Ямар гоё интро вэ? За тавтай морил урилгыг маань хүлээж авч хүрэлцээсэн маш их баярлалаа. Баярлалаа. Одоо юу нэрнийхээ утсаа хэлж би бас анх сонсчоод яагаад ийм нэр өгсөн бол гэж их бодсон. Тийм үү. Cats Talk. Яг би нөгөө Америкт байж хахад нэг юм ажиллаж исэн тухай үедээ тэгээд нэг юм хурдан цэвэрлэгдэг нэр байх юм бол үйлчлүүлэгч нар ингээ сайн хурдан цэвэрлдэг гэд. Тэгэл манай найзууд маань ярьж байгаа л за. Зүгээр CAT биш KAT гэдэг нэртэй Cats Talk гэд. Тэгэл за энэ угаасаа бас онох юм байна. Энэ нэрээр ингээ өргөжлүүлэн явчих гээл. Тэгэл анх подкаст ярилцлагын санаа гаргаж байхдаа ер нь хүнд ингээ амархан цэвэрлэгддэг. Тэг айгуу гой дурсамжтай авч исэн нэрийн. Тэгж үзэж. Би муур гэж бодсон биш юм байна. Тийм Kate. Kate юм байна те. Бас хүнээс анхаарлыг бас татгаар юм байна тэгвэл. Энэ буруу утсан юм шиг үс нэг харна. Тэгээд хэлэхэд айгуу амархан. Тэгээ мууранд дуртай хүмүүс бас их үзэх уу. Би одоо гайхгүй анх тэг Cat Talk юу одоо муур зурны тухаас би ч одоо муур тийжээд гэх юм одоо яах бол гэдэг. Та хэлчихсэн үү? Тий. Яг нөгөө утасны цаанаас яг шууд нөгөө муур гэж сонсогдож байгаа юм чи. Тий. За баярлалаа. За шууд бараг ингээд асуулт асуугаа ихлээ тий. За 1 сая subscribe-тэй болсон баяр хүргэе. Баярлалаа. Сайхан шүү дээ. 2 сар юм, 3 сар юм. Сайхан. Яа, за Монголын 3 дахь 1 сая дагагчтай ютубер боллоо шүү дээ тий. Харин тий хүмүүс нөгөө бидрийг ингээд 3 дахь бишээ 5 дахь 6 дахь гэдэг байхгүй яхаа нөгөө бидний нөгөө онцлогооны юу л та яг монгол хүмүүс subscribe хийснээрээ ер нь бол яг 3 мор гэж яриад байгаа юм. Анх нөгөө ремиксийг бас сая хөрөхтөн юу маа сая зөндөө байгаа тэр юу тесоога хүү байгаа тэг нэг золоо гэдэг бас пэйж байдаг нэг савн маун яг эд үед нөө SMR мод олцоход хийчихсэн. Бас өөрөө сайтууд зөндөө байгаа л та. Тэгвэл яг монгол хүмүүс яг subscribe хийсэн гэдгээрээ яг 1 2 3 гэдэг шиг байгаа юм. Тийм. Гэтэ яг энэ дээр арт хүмүүний өөрсдийнх нь дээр харах өнцгөөс л хамаарна да. Тэгээ манайхаас нэг дундуур нь Baby Shark гэдэг нэг видео контент хийгээд тэр мэн оронгуудаа бас нэг 200 мянган subscribe нэмсэн байхгүй гин. Гадаадаас хүүхдүүд үзээд хүүхдүүд ч үзэж байхдаа нэг самсргуу subscribe хийдэж штэ. Тий. Тэгэхээр манайхаас 200-200-аас гадаадаас байгаа. Тэр бүр нэлээд үдэлтэйсэн шүү дээ. Тий. Одоо нэг 60 хэдэн сайттай байгаа. Тэгээд тий. Тэгэл хүүхдүүд нэрээ эцэгчүүд ингээл тавиад гიშдэг байх. Гадаад хүүхдүүд үзэнгуудаа санамсаргүй subscribe хийсэн байгаа байхгүй. Ааха. Тий. За. Тэгэж нэг яг хамгийн анх нэлээд манай subscribe явсан. Тэгэл араас нь яг видеого хийж байгаа. Тэгэл яг 500 мянгаас нь хойшоо бүр яг YouTube хийж байгаа л сая хүргэсэндээ. 500 мянгаас эхлээд яг YouTube руу төлөвлөсөн юм тий. Тийш тэ бид нар чи яг ярих юм бол 2023 онд YouTube channel хийнгүүтээ тэнгүүтээ араас нь шууд YouTube руугаа яг 24 оны ихээс ингээд за ер нь YouTube-эл зөвхөн одоо Facebook бус тийм орхиж жагаад зөвхөн YouTube хийгээд яг тэгэхэд манайх яг нэг 610 мартай байсан. Тэгэл яг нэг жил 2-3 сар хийгээл шууд сая руу орчихсон шүү дээ. Яг зүгээр яг ингээл full халаандуулаад тий. Одоо ихтэй YouTube аягүй гоё яваа. Надад хамгийн сонирхолтой санагдаж байгаа нь би ч хүртэл ингээд багтаа яг месмеризмыг амиг үздэг байсан. Тэг яг одоо жил 16 оноос ингээд эхэлжсэн гэхэр чинь яг ингээл ер нь бол бага байсан л уу яагаад байхгүй те. Тэнгүүд хамгийн ихэнд одоо жил месмеризм гэдэг ингээд санаанд оронгууд надад хамгийн түрүүнд юм зүгээр юм баяр баясал би өөрөө яг юу гэж месмеризм надад яг ямар санагддаг вэ гэж бодсон чинь амар гоё би тухайн үед айгүй гоё баяр баяслыг мэдэрдэг байсан юм байна да гэдэг мэдрэмжийг би хамгийн түрүүнд авсан байхгүй. Солонго гэдэг штэ. Солонго шиг юм олон төрлийн өнгө ингээд гоё цацруулаад тэрийг нэг нэгээр бүтээж байгаа юм шиг санагдсан. Яг эндээс ингээ болболоод нэг юм сонирхолтой асуулт орж ирээд яг үдийг хүртэл одоо 9 жилийн турш ингээ тасралтгүй явхад юу ер нь ингээ таныг зогсолтгүй байхад авч явсан бэ гэх юм уу? Тэр амар сонирхолтой. Тэгэл ходоод юм болоо. Хүн чинь өлсөж болохгүй шүү дээ. Тий. Тэгэл хүн чинь амьдралаа яг нэлээд сайн дээшлүүлэх хэрэгтэй. Тэгэл
Яг хамгийн чухал юм нэг бол яг би өөрөө амар тийм ажилд аягүй сайн. Хаанч очиж ажил хийсэн аягүй ажил аягүй сайн гэдэг хүн байсан байхгүй. Тэгэл ер нь ингээл ямар ч ажил хийсэн аягүй тийм эвдүү сайтай, тэгээ хариуцлагатай. Тэгэл за би ер нь одоо л яг нэг ажлыг яг ингээд яг тууштай хийх юм бол амжилтанд хүрэх юм байна. Ингээд нэлээд сайн бодож байгаа л за би ер нь видео хийгээл үзье та видео л яг амжилтанд хүрэх байх. Яагаад тэгэхээр би нэг анх эхлэхээс өмнө гадаад видео гэдэг хүмүүсийг бүгдийг харсан байхгүй. Тэсэн чинь ингээд анх яг ингээд өсвөр насндаа нэг жоохон бахтай эхлүүлээл одоо байгаа амьдрал ингээд олон жил хийсний араас амар өөрчлөгдсөн сайн талаараа. Тэгээс айгүй амжилттай тэнгуут нь за видео гэдэг зүйл бол үнэхээр яг 100% яг ингээд яг төвлөрөөд ажиллаа болох юм бол амжилтанд хүрч болох юм байна гэдэг. Эхлээ хамгийн их гадаад тахныг харж байгаа л за энд өөрөө ч айгүй сонирхолтой бүх юмыг хийж болохоор тэгээд ингээд нэг ажлыг хийгээд яг зөвхөн нөгөөтгөл хийгээд байхгүй өөрөө сошиал YouTube гэдэг чинь тэгээд хүснээ хийн штт. Илүү сонирхолтой гоё юм хийж ээж л хүмүүс үзэн ихэн үзүүлэхийн тулд сонирхолтой юм хийн тэр сонирхолтой юм би өөрөө хийнэхээр надад амар сонирхолтой санагдаад байна. Тэгэл юм сонгосон юм уу да. Сонгоол тэгэл одоо л өөдөөгүй гэдэг чинь тэгэл сонирхолтой байг л одоо шинж хахта. Тийм тий. За тэгвэл месмеризмгийн ингээ харангууд хүмүүс ингээ маш олон төрлийн ингээ мэдрэмжүүд хийж байгаа бичлэг болгоноос ингээ маш олон төрлийн мэдрэмжүүдийг авч штэ. Тэгвэл яг таны хувьд яг месмеризм дээр видеонууд гаргахтаа одоо заримдаа ингээ гэр бүлийнхэн талаар ч хүртэл видео влогууд ингээ хийдэг штэ. Тэгвэл яг та ингээд яг месмеризм гэж аваад яг үзэх юм бол яг юу зорж ямар нэгэн зүйлтэй одоо хүүхдүүдэд залуучуудад ингээ зориулж хийхийг хүсдэг вэ? Тэгээ манай хог яг видео хийхдээ эхлээд зорилгоо амарсаа тодорхойлдог л доо. Тэгэл яг за энэ иймэрхүү төрлийн видео хийнэ. Зорилго нь юу юм гээд за ийм байна тийм. Одоо жишээ нь YouTube channel яагаад анх хийгээд араас нь YouTube руу яг 100 оруулсан гэнгүүт бид нар бага хахтаа цэглэл зэдэргээл он гарахад юм үздэг байсан шүү дээ. Тэнгүүд яг би яг өмнөх жил нь яг он гарах чахтаа үзчих гэсэн чи юм хайгаад олдохгүй. Ингээл Happy TV ингээл хайгаад за би ч одоо мөнгөөрөө хотлож аваад үзье гэсэн чи яг нэг гоё юм олдохгүй. За тэгэл байж байгаа би ер нь аль цаг он гарч байхад яг бага байх шиг яг бид нар ингээд нэг юм хүлээж үзэхэ болцсон юм байна. За энийг нь ядаж бид нар өөрсдөө бас нэг хийдэг байхаа юмсан гэл тэр үед чи ингээл бодож байгаа штэ. Бараг мөрөөдөл шахав. Тэнгуутаа за окей яг он гарч байхад нэг юм хий. Тэгээ энийг мөнгө төлөхгүйгээр одоо ингээ те одоо нэг хэрүүл уруултаа тэгэл эсвэл ингээл мөнгө төрөхгүй хүүхдж байсан гэсэн яг ингээд гэртээ он гарч байхад яг бүх хүүхдүүдтэй адилхан юм гоё баяр баясгалтай мэдрэмж аваасаа гэсэн үүднээс ер нь YouTube чанарыг хийж эхлүүлсэн байхгүй. Зорилго нь бол тэр. Тэгвэл яг бид нар яг ярилцчаал за ийм зорилгоор нэг ийм контент хийе. Бүх ютуберуудыг цуглуулъя. Яагаад тэгэхээр надад дурт нэг хүүхэд надад дуртай өөр ютубер дуртай бүх ютубер цугларчаар үзэж байгаа 10 хүүхдээ аруулаа ингээд яг хайртай нэг ютубер нөхөд бол яг ингээ гоё дурлаад үзнэ. Тийм болохоор ер нь яг энийг хийвэл хүүхдүүд ингэж яг баярлах юм байна гингүүт гоё юм биш тэгэл. Тэнгүүт энэ яг зорилго нь ингээд яг зүв гараад ирэнгүүт хаанч очиж танилцуулсан тэгээ ийм хийх чаа гэж хэлэнгүүт ам дамжаад ч юм дөө өөрөө ингээд бүтцдэг. Айгу амархан бүтдэг. Тэгэхээр яг за ер нь л яг энийг хийн, эний зорилго нь ингэн гингүүт л тэгэл асуудалгүй санагдаад шүү бүх юм. Зорилгоо зөв тодорхойлно. Эсвэл нэг өөр нэг юм хийнгүүт тэгээ энийг хийсний араас зорилго нь ямар авах бүгдэрнгүүт энэ тэгин тэр тэгнэнгүүт наа ч бас тэ яг юм бас бид яг 100 цаг цаваа гаргаад хийхэд бас нэг амар тийм сүртэй бас бид нар том юм дээр очих чадахгүй байна гэдэг ч юм уу. Ер нь бол манайх яг хийхдээ эхлээд яг зорилгоо сайн тодорхойлдог л болсон. Яаж хийх нь гол нь ш. Зорилгоо тодорхойлно. Зорилго тодорхойлсон байхад хүр дүн угаас ингээ харагдчихэдэг гэж тэ. Эхлээд тэгвэл ингээ өөрөөсөө өөрийнх нь бага наснаас харж агаад ер нь юу илээ гэж харж агаад тэгээд түүл хүүхдүүдэд ингээ баяр баясгалыг өгөхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг бодож эхэлсэн юм шүү дээ. Бас сонирхолтой. Тэгвэл та яг ингээ YouTube руугаа одоо жишээлбэл төвлөрч эхлэхдээ YouTube channel-ыг яг илүү эхлээд тэгээд илүү YouTube руугаа ингээ төвлөрч эхэлсэн л гэсэн үг тий. Тий. Зүг. Тэгээ өөрөө нэ YouTube channel гэдээ өөрөө зохиогоод хийчихэнгүүт тий надад өөрөө YouTube channel хийх бас юу хэрэгтэй ш нэр хүнд тий хүн бусад зөвшөөрөх хэрэгтэй. Тэнгүүт за бид нар өөрсдөө YouTube амар сайн хийж YouTube channel бидний цаашдаа зохиох юм өөрсдөө гэсэн эрхтэй байх юм байна. Эхнийхтээ яг нь олон жил ингээл ажилласан ингээл таньдаг дүү мөнэр гээл бүгдээр ингээ YouTube channel хийе ингээ хийгээнгүү за тэгээ агаамаа гэл. Яг нэг хийснийхээ араас за одоо өөрсдөө бид нар яг YouTube-ыг сайн хийжээж тий дараагийн олон жилийнхээ бас хийх нэр нүхтэй байх хэрэгтэй байна гэд. Тэгээд YouTube channel чи зөвхөн бид нар хийчихгүй 16 YouTuber ирнэ гэдэг чи амар сэтгэл واخгүй юу. Тэгвэл нэг зарим нь ингээд гинт олонготой бүгд л очтiin би л очихгүй гэс тийм хүмүүсээс Монгол байгаа. Тэнгүүт чи бүгд ингээд яг зориул яг 16-аа ирээл цугларч ийн гэдэг нь амар тэр
аюу бас сэтгэл байгаа байхгүй. Тэрэндээ л бас зорилттой холбоотой л та. Эхлээд нөгөөдөө зорилгоо хэлж байгаа юм л та. Тэгээ бид нар эндээс мөнгө олохтой ашаа, үзэлт авахтай ашаа. Зорилго нь юм ингүүд бүгд окей наача болж гин гээл би оролцсон гээл нэг тийм. Тэнгүүд одоо эндээс энэ олон хүмүүсийг цуглуулхад яг таны хэлж байгаа шиг ингээд өөртөө хийж бүтээсэн зүйлтэй байх хэрэгтэй. Нөгөө талаараа ингээд зорилго нь ингээд сайхан байсан учраас хүмүүс ингээд ирсэн гэдэг чинь шүү дээ. Тэнгүүд одоо ингээд би ингээд харсан чинь сүүлийн таны хийгээд байгаа өдрийн хоолыг найзын та гэдэг цуврал контентээс ингээд харахад за YouTube champion гэд болоод хүмүүс танд ингээд итгээд ингээ хурж ирээд үр дүнгийн ингээ үзлээ. Тэрний араас та хүмүүстэй нэг нэгээр нь уулзж ярьж байгаа штэ. Хүмүүс ингээ гэрт нь очино. Тэгээд одоо хувийн амьдралаа үзүүлэхээс ихсүүлээл те. Тантай ингээ ярилцж байгаа байдлыг ингээ харангууд айгуу гой нээлттэй, итгэлтэй хүнтэйгээ тухтай хүнтэйгээ ярьж хаад ингээ гаргадаг үйлдэлүүд одоо ярианууд ингээ үүсгэж байгаа юм шиг санагдаад энэ хүмүүсийн итгэлийг та яаж олж ийсэн ч юм уу те. Тийм штэ. Итгэлийг олгох ч гэж итгэлийг алдж байгаагүй болохоор л ер нь болчдөг байл хөтөлгөж боддог шүү дээ. Яагаад тэр анх танилцтаа надад нэг итгэн тэ одоо нэг юм хийх гэж байна, тийм хийх гэж байна гэдэг айгу сайн хийн чин сэтгэлээсээ тэнгүүд өмнө нэг ч удаас итгэлийг алдааг болохоор тийм бахаа. Ер нь бол би хариуцлагатай. Заавал заа үгүй бол үгүй тэгээд ер нь бол нэг чадахгүй ажил руугаа л орохгүй. Хүн чинь ингээд нэг ийм хийнгүүт амар хүмүүс чинь ингээд хийч ямар шодлого наа чи одоо ингээд айгу амараа амархаа идэж тэ. Би бол хараг бодж байгаа л заа л гин. Тэгээ үнэхээр чадхаар бол заа гэн чадахгүй бол үнэхээр чадахгүй гэн. Заавал заа гэлөө. Би ч гэсэн бас мэдэрсэн. Одоо ингээ хоёулаа нэг ингээ мэдгүй байж хахад яг яалч жарахгүй ингээ бодож байгаад эргээ хариу хүлээ. Тэгээ заа гэл би ч бас ингээ хүлээж байгаа штэ. Цаг нь төхөөд идэг залах уу яхаа гэж бодсон чинь яг ингээ цагтаа ороод ирэхэд яалч жарахгүй яг сая ингээ ярьсан шиг мэдрэмжийг бол би бас авсан юм байна. Дараагийн хэсэг рүү хоёулаа шилжиж. За тэгэхээр яг подкастын маань хамгийн чухал хэсэг бол яг 3 төрлийн 3 үеийн таны амьдралыг илтгэх тэр зурган дээр ярилцах байгаа. Тэрэн дээр тухайн үе дээр одоо юу мэдэрснээс хэсүүлээд одоо гой яриануудыг гаргаж эхлэе гэсэн. За би өөрөө таны зургнуудыг яг Instagram-ын ухаж байгаа долоод гаргаад ирлээ. Тэгээ яг азар миний яг хүсэж исэн бүх зүйл яг Instagram дээр байж таарад хоёлаа хамгийн эхлээд хүүтэйгээ үеэс нь эхлэе гэж бодож байна. Манай хүү одоо яг ой хурж исэн юм уу та 19 оны 9 сард яг төрөөд тэг яг 2021 онд яг 2 нас хүртэл эхнэр бүтээр яг хүүхдээ өөртөө харсан байхгүй юу. Тэрэндээ амар баярлалтай. Хүүхэд угаа 2 хүртэл яг бүтэн яг харна гэдэг нь хэцүү ч гэсэн хамгийн тийм гоё үе байд юм байлээ. Тэг яг энэ яг манай хүү яг нэг ой хүрх гээл явж байгаа л нэг үе нэг бид нар яг нэг тэрэлжид агаарлах гэж явж исэн үеийн зураг байна. Би ч бас нийлээ махлаг байна. Уг нь яг эхнэр яг жирэмслэхээр нөхөр яг хамт яадаг юм лээ. Нилээн таргалдаг юм байлээ. Одоо үлдсэн идтгэл гэж ойлгосч бай. Эхнэр олон юм мэднэ. Тэгээ бид эрэгтэй хүн чинь нөгөө яагаад ингээ эрэгтэй хүмүүс хоол үлдээхгүй идэд байдаг вэ гэхээр ингээл өдөр шөнөгүй ажил хийгээл мөнгө олж ирж байгаа штэ. Тэгэл эхнэр хүүхдээс гоё юм идүүлчих гээл те. Тэгэл идүүлэн дээр манайхан ч тэгээд идэн дээр жоохон хоол унд ингээл гадуур идсэн гэсэн үлдээн. Тэгээ эрэгтэй хүн чинь яагаад ч юм үлдсэн хоол үлдээхийг дургу. Яагаад гэвэл яг нэг хөдөлмөрлөж олсон мөнгөөр авсан болохоор нэг тийм нэг байгалийн нэг инстинкт байд юм гэж боддоо шүү дээ. Надад л юм ингээд авсан нэг үлдээх жоохон дургу. Тэгэл ер нь яг ихнэр жирэмслэр тэгэл үлцэн олон ийцээр агаад би нилээн дараалсан байдэ. За яг одоо тэгвэл 20 оны цогтой гэсэн юм биш тийм үү? Тий. За 20 оны цогтой 5 жилийн өмнө шүү. Тухайн үед бол яг болохоор ямар гоёыг бол бас мэдрэггүй л байсан. Зүгээр амар ядардаг байсан үе. Тэгэл тэнгуут ч яг болох ч өөрөө үнэхээр бас гоё юм байна. Хүн болол нэг хүүхэд насны хүргэж өгдөг галтарг гэж ярьдэн штэ. Хүүхэд насны гоё, цэцэрлэгийн насны гоё. Тэгээ 10 жилийн гоё. Тэгээ сургуулаа төгсөөд шинэ ажилд орох гоё. Тэгээ болох бас нэг гоё. Тэгээ хүүхэд нэг том бол амжилт өрөх нэг гоё юм шиг байгаа юм. Тэгээ тас хоошоогоо ингээд өвөө болох нэг гоё. Тэгэхээр нөө үе болгол нэг гоё юм байдаг. Тэгэл энэ үед л яг болчоол хэвээр яахаа мэдхгүй тэгэл мөнгө найл хийжсэн. Одоо ингээд харахад яг амар тийм гоё. Манай хүүгийн амар гоё үе байна л та. Манай эхнэр одоо орой яг энэ үеийн ингээ уцаа авах чагаа харчаад уйлаад байдаг байхгүй юу. Ягаад гэхээр нэг хүүхэд амар хурдан өсдөг. Тэгээ нөө дээр үйтснээр өвөө эмээнэр хүүхдүүдэд хардаг байсан. Яг битээр яг өөрсдөө одоо хүртэл хүүхдүүдийг нэг хүүхдэд хардаг. Тэнгүүт яг хүүхдийг яг өөр аажид өөрсдөө харах нь хамгийн чухал юм билээ. Тэгвэл хамгийн одоо их анхаарлаа хандуулж байсан үе яг ковид үеэс учраас яг хүүхдтэрээ бүх төвлөрлөө өгсөн байсан гэсэн юм биш үү? Өстой гоё. Энэ үедээ хажуугаар контентууд хийжсэн мөлөө? Тэгээ энэ үед бид нэг вүүд анаахын алдартнууд гэдэг бид нар зураг авалтаа хийсэн яг нэг ковид үеэр гэр гэгэрээсээ нэг пост продакшн хийжсэн.
Бас азтай. Яа тэгэхээр бүр ямар ч ажилгүй хичээлээ тэгэл дуусаач. Тэгээд яг 10 ангитай яг бид нар гаргаж өгөх гээд. Тэгээд бүр манай зураглаач, эвлүүлэгч, хөгжмийн зохиолч, саунд эд чинь бүгдээрээ бид чинь нэг байранд цуглараад яг ковид үед тэнцэнэ бид чинь 2 сар хамт амьдэрсэн. Тэгээд ковид очнаас ч гарч болохгүй шүү дээ. Тэгээд би яг өөрийнхөө яг хотхон дээр нэг байр түрээсэлж жагаад бүгдийг авчраал тэгээд тэнцээс 2 сар гарахгүй нэг бас нэг олон ангитын арт гарч ирсэн. Бас айгүй бас азтай үе яагаад тэгэхээр хэрвээ яг гэртээс бол гадар контент зураг авахгүй шүү дээ. Тэгэл яг ковид эхлэхээс өмнө яг зураг авч дуусгаад тэгэл нэг хэдэн сар хийгээл тэгэл яг тэрнийхээ мөнгөөр л хоол ундаа зохицуулаад амьдэрсэн та. Ковид ихний жилиг тэгж л давж ирсэн. Та өөрөө ингээ яг дуртай байгаа учраас хинчээнээ хөдөлмөрлж гин. Тийм учраас ингээ таны дуртай зүйл өөрөө ажил ингээ болцсон тий. Гэхдээ ингээ зарим хүмүүсийн хувьд ингээ дуртай зүйлээ олох гэж маш олон жил ингээ явдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юмнууд байгаа шүү дээ. Тэр үеэ яг хаанаас олж мэдсэн бэ гэдэг айгүй сонирхолтой байна. Энийг бол хоёулаа дараагийнхын зураг руугаа шилжиж. Энэ бараг хэдэн оны зураг вэ яг одоо яг энэ зураг нь? Энэ компьютер. Энэ ихтэй чи энэ айгүй энэ зургийг гоё онсон зураг байна. Яа тэр мессеризм хийхээс энэ нэгч видео оруулаагүй байсан зураг байхгүй. Хамгийн анх найз дээрээ очиод би ийм мессеризм гэдэг юм би хийх санаа байна. Чи манай багт орох гэж асууж байсан үе байхгүй. Хамгийн анх. Тэгээд мессеризмээр нээгүйсэн үе. Тэгвэл би ч яг мессеризмгийн санааг олцоод яг одоо би те Баттул Мөнхөөш Халиун гэдэг 3 хүн дээр очиж санал тавьчихсан байхгүй. Тэгээ яг Баттул гээд манай одоо унтаага понч гэх хүмүүс мэдэндээ анх ингээ юу Big Bang-ийн дог юу cover хийгээд амар гоё тийм хоолойтой залуу байдэ. Тэгээ манай Баттулд болохоор камер компьютер өрөөсөн байхгүй. Тэгээ ингээд гадаадынхаа ингээд багаараа ажиллаад ингээд явд юм байна. Тэгээд би бас нэг юм хийх юм санаа байна. Манай багт энэ байна. Чи манай багт орооч. Чи манай камер чи камертай амчаад зураг аваад эвлүүлээд өгөө. Би ингээд зохиол мөхөлөө ингээд төлөө гараад бүгдээр ингэнэ. Тэгээ бүгдээр жилийн дараа ихэд дөрүүлээ амар амжилт нөхцөн байна гэд. Анх яг тэгээд би очиод уулзчаад тэгээ яг нөө оронгуудаа чиний компьютер энэ юм уу? Ямар камертай ингээ очиод анх уулзахтаа сонирхоо. Тэгээ сууж ахтай зураг авах болчихсон байхгүй. Уцаараа яагаад ч нэг зураг дааруулц. Тэгэл би яг тэр үедээ бас нэг оруулж исэн байд. Тэгэхээр энэ яг бүр мессеризм яг эхний видеого ч хийж эхлэегүй зүгээр ингээ санаа болоод ярьж исэн үе. Тий. Гэтэ бид нар энийг яриад бараг 3 хоног хийчлээ. Тий. Тэгэхээр ингээ дуртай үе олно гэдэг ч бас амар сонирхолтой байдаг шүү дээ. Тий. Таны одоо өмнөх ярилцлагууд ингээ харахаар өмнө ингээ 2 жил найрамдалд ажиллаж байсан. Тэрнээс өмнө ингээ маш олон ажлууд ингээ туршиж үзээ явж байсан. Тэгэхээр ингээ харангууд дуртай зүйлээ олох гэж ингээ баш олон зүйлсүүдийг туршиж үзсэн байна. Тэгээд одоо нэг зүйлдээ ингээ тууштай бай гэж шийдээд тэгтээ тэр шийдвэрийг гаргахдаа яг тэрийг ингээ шийдчихэд тэр зам руу одоо жишээл орж шít те. Тэгвэл одоо маш олон залуучууд ингээ юун дуртай вэ гэдгийг ингээ олох гэж одоо хайж байгаа. Таны хувьд яг энэ дуртай зүйлээ хэрхэн яг олж ийсэн? Би өөрөө нөгөө нэг амар олон юм хийж үзсэн л. Би ч өөрөө дархнаас орж ирсэн болохоор дархнаас орж ирээл. Тэгэл яхаа надаас нэлээд том бас зүйлс хүчин нөлөөлсөн л тоо. Ер нь бол яхаа тэгэл яг энэ үед болохоор би яг найрдал багшилж байгаа л тэгэл нэг манай яг нэг гэр бүлд би чи энэ үед үгүй ганц би байсан шүү дээ. Тэг би ч айгу махч айгу олуулаа. Тэг манай гэр бүлд амар нэг том нэг амар зүйл тохиолдсон байхгүй үйл явдал. Тэнгүүт нь би өөрийнхөө яг юм жоохон толгоог завгүй байлгах үүднээс тэгээд ер нь яг мессеризмийг би нээх хэрэгтэй байна. Нэг юм хийгээд тэгээ би яг үнэхээр өөрийгөө юм завгүй байлгаад яг ингээд илүү тутам бодохгүйгээр яг ингээд зөвхөн ажил төвлөрөө хийгээд нэг. Тэгээ ер нь яг тэр зүйл бас мессеризмийг нээхэд амар нөлөөлж ирсэн надад. Тэгээ ховийн нэг том шалтгаан байд. Видео хийн гэдэг маш олон чиглэлүүд байгаа шүү дээ. Тийм, видео нь болохоор нэг би найрамдал багшилдаг байхад ингээд маахна урлын наадам болонгот зөндөө юм болно л та тий гоцлол дуу хамтлаг бүжигдэл ингээд тэр дунд нөгөө нэг юу чөлөө сэтгэлгээ ингүүт бид нар видео хийдэг байсан. Тэгээд видео яаж хийх вэ багшаа ингүүт тэнд чи бүгд л хүн багшаагаа гараад штэ. Тэгвэл за уцаараад бол ингээ видео хийж чи нэг иймэрхүү зохиолтой ингүүт манайх ер нь видеоны тэр юу чөлөө сэтгэлгэн дээр дандаа цомыг авдаг гэсэн юм. Тэнгүүт хүүхдүүд та ихтэй гоё видеоны зохиол хийсэн биш. Та бас гоё юм биш тэгэл хүүхдүүд хэлээд идэгсэн анзаардаг гэсэн. Тэгээ байж яжгаад яг би нэг өөртөө нэг жоо ярилцах цаг гараад тэгэл найрамдасаач шууд болоо. Тэгэл бодож байгаа л би нэр юу хамгийн сайн сүлд хийсэн бэ гэж бодож би нэр тэр найрамдалт хахад тэр чөлөө сэтгэлгээ видеоны ер нь цомнуудыг сайн авдаг байсан юм байна. Би видео хийвэл ер нь бас амжилт үзүүлж магадгүй юм байна шүү гэд. Тэгээд яг гадаадын видео хийдэг хүмүүс судлаад Монголд бас хийдэг байсан хүмүүсээ судлаад тэгээд харж байгаа за ер нь нэг иймэрхүү байдлаар ингэж хийвэл жилийн дараа бол ер нь бол бас л нөлөөлөх юм байна. Тэгээ хийжсэн юм. Видео эхлээс өмнө та ер нь юу сонирхдаг байсан бэ?
Би юу? Тийм өөрийгөө ер нь яг ямар мэрэгчлээ хүн болно ч гэдэг юм уу? Яг юу гэж боддог байсан бэ? Би видео эхлэхээс өмнө л өөрийгөө амар сэргэлэн юмд айгүй эвдүү сайтай. Тэгээ ажилд сайн, хүний арга хавийг айгүй харилцаа сайтай, хүний арга хавийг олчдаг гэж л боддог байсан. Тэрнээс нэг амар тийм би бол иймдээ амар тийм гоц моц гэсэн юм. Яг миний нэг л даваа тал байсан л та. Хүн болгон ч үгүй баримжаалдаг байсан. Ажиллаа сайн. Яг нэг хийсэн ажил амар сайн. Ажил сайн. Тий. Тэгэхээр нухаална гэсэн үг нөгөөтгөө ингээл сайжрахын тулд нухаална. Хүмүүс ч одоо нэг юм хийчихэл нэг хоног амардаг штэ. Би нэг хийчихэл мараас нахаал нөгөөдөр нахаал. Тэгээд бүтэн жил мэл бол тэрийг би хийж. Тийм нэг ажилч нэг юу гэдэг юм надад тийм нэг. Энэ манай ах ах нарт ч байдаг л та. Яг ажлын яд гардаг хүмүүс байдаг штэ. Ингээд ямар ч ажлаас хийсээр аваад гаргацдаг. Тийм. Ажил сайн. Тийм болохоор багасаа яг тийм байсан гэсэн үг үү? Бүр ер нь л ингээл юм ингээ хийхтэй багасаа ч юм уу? Уу багасаа тийм байгаагүй. Би одоо бодохоор айлын баг тэгэл гадаа гараад хүүхдүүдэд тоглож яадаг. Тийм нэг амар ингээл багахад ингээл хүмүүс чи хүүхдүүдэд сурвалж моролтонд явуулаад ингэдэг байсан. Би бол өстой тийм сурвалж моролтонд явж үзээчхөө. Тэгэл яг л ингээл 18 хүртлээ яг л ингээ. Тэ нар буулаа жоохон сэрүүхэн болоо гадаагаас тоглолоо. Хаяа хонж тоглоно. Тэгэл ингээд яг найзуудтайгаа ингээд зүгээр гадаа л тоглож байдаг хүүхд байсан. Тэгээс ингээд нэг чадвараа хөгжүүлэн тэ хилээ сайжруулна эсвэл ингээд сагсаа сайжруулна юугаа сайжруулна ингээд сурвалж моролт мөнгө төр өгөөд явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэйгүү зүгээр л гадаагаараа тоглож байдаг хүмүүс. Тэгэл ингээд нөгөө нэг тэнгуутаа бас тийм болохоор ч юм уу мэдгүй. Тэгэл ягаад ч тийм ажилд айгуу сайн эвлэг. Ер нь би ингээд ширээний теннис ингээд анх тоглоход айгүй амархан санагдсан. Тэгэл эвлэгхэн тоглоно. Сакс тоглоход бас тийм амар муу биш тэгээд 10 жилдээ бүжиглэл чинь хөгжим даарчин ингээд ер нь нэг эвтэй хүмүүс байдаг шүү дээ. Ингээд барингуутаа ингээд харж агаал 3 хийгээл за энэ ер нь ийм байна гээл. Тиймэрхүү. Тэгэхээр ямар ч ажил хийсэн арга юм сайн болдог гэх юм уу? Тэгтээ хизэнээс тэгэж өөрийгөө ажигласан бэ? Би ч нэр ажилд сайн ч юм уу? Тэ яг ажигласан гэхээр одоо юу ч юм бтэ. Гарын ивдүү байгаа юм. Гэтэ яг багын нөгөө бусад хичээлийнхээс л би математиктай сайн байсан. Тэгээ би ч математикийг ер нь хөвчлэн хүмүүс ч нөгөө задлж боддоо штэ. Би болохоор яг манай ангийнхан ч маттай аягүй сайн байсан юм а гүнзгийрүүлсэн. Тэгээд манай ангийн би 2 3 хүүгүүдтэйгээ ингэж тоглолдог гэсэн аахгүй. Багш бичингүүт харж агаад самарлааж бодож агаад хариуг нь хэлдэг гэсэн аахгүй бид нэр. Гэтэ хаа тийм нэг амар задаргаатай X бүр юм юмтай биш шүү дээ. Зүгээр л ингээд хуваацсан дээгүүрээ ингэсэн нэг дээр доороо нэг бодлого байдаг шүү дээ. Тэнгүүт хуваагаад нэмээд одоогоо энийгээ тэгсэн ингээд шууд хариуг нь хэлдэг. Тэгэхээр миний бас энэ жоохон гүйлгээ ухаан айгу тэр үед айгу сайн хөгжсөн юм шиг. Тэгэл багын л нэгдүгээр ингээд хахад л намайг маттай айгу сайн хөгдөв шүү наачаа. Мат талдаа айгу суур талдаа сайн. Тэс би чи хэл уран зохиол гэдэгтэй байхгүй шүү. Геометр дээр байхгүй. Геометр чи өгүүлбэрт бодлого ороод ирж байгаа болохоор. Ер нь маттай тийм айгу сайн хөгдөөсөн болохоор юмны одоо наад цадах ингэж жоохон бодож байгаад олчдог гэх юм уу. Тиймэрхүү. Тэгэж л яг тарих ажиллаад тэгээ араас нь хэдий спорт сонирсон ч аюу эвлэхин хийгээд тэгээд хүн ихтэй цаанаасаа ихтэй байд юм шиг байлээ. Нэр яа ингээд байдаг шүү дээ ингээд 10 жил байхад за нэг юу тэ хамтлаг бүжиг байна. Чи ор энийг хийгээд үздэг ингээд бүр автоматар угийн бүр ивсэлгөө тэгээ ингээд бүжиглэгч гэсэн нэг ивсэлтэй үзээд байдаг шүү дээ. Тэгэхээр яг хүн ингээд цаанаасаа идэм болов тэ төрхөөсөө гэх юм болов эсвэл яг аав ээжийн генээс байдаг ах удмаасаа тэ ер нь юмд ингээ эвлэгхэн гэсэн үг биш тэ эвтэй найрамдалт ер нь ингээд ажиллахаас өмнө бас та ажлууд хийдэг гэсэн үү тэ би ч найрамдал ажиллахаас зөндөө ажил хийдэг байсан зөөгч хийдэг байсан гар утасны юу мобикомын гар утасны лангуу дээр утас зардаг байсан тэгээ зөөгч хийсэн тэгээд зуны туслангийн багш хийсэн. Туслан дээр ер нь багшлах танд ингэ санал тавьсан уу? Тэгээ санамсаргүй явж байгаа л багшлцсан шүү дээ. Найзуудтайгаа явж нэг хүнтэй танилцсан чи манай бүлэг нэг багшгүй байгаа гэх нь би нэг оролдоод үзье. Тэгээ би чи юунд эвлэгхэн гэсэн шүү дээ. Юм хийж чаддсан юм чи. Би багшлаад үзье хэм мэдлээ би чадах юм билүү гэ. Тэгээ нэг 7 хоног багшлсан чи манай бүлгийн хүүхдүүд ч гэсэн багшаа гэж нэг салдаг өдрөө бөө юм болол. Тэгэл манай нөгөө ахлах багш зөвхөн чамд бол багшлах ив байна. Хүүхдүүдтэй айгүй ивтэйг ингээд харьцдаг юм байна. Тэгэхээр ингээд тусланд багшлаад үзэхгүй юу гэдэг. Би өргөжлүүлээ шууд 8 ээлж яваал 8 ээлжийнхаа араас шууд намар найранд тусланд очиж багшлаад. Тэгээ шууд чигээрээ. Тэгээ манай ээж болохоор өөрөө цэцэрлэгийн багш хүн байсан байхгүй юу. Хүүхдүүдтэй харьцдаг. Манай аа болохоор өөрөө юм сэлбэрчин хүн. Одоо модоор уралдаг ганцаараа сууж. Тэнгуутаа сэлбэрийн хийнгээс сургуулиудаас хөдөлмөрийн багш ордог байсан. Тэнгуут нөгөө нэг ингээд заах арга зүй надад байд юм шиг аавч хоёрын хүнтэй харьцах, хүнд юм ойлгох те
Хүнд юм ойлгох айгүй хэцүү шүү дээ. Тэгээ нэг аав ээж хоёрын тим юу байт юм шиг. Аав хоёроос багшлаад ингээл аавч өөрөө юм сэлбэр ганцаараа юм сэлбэртэй бүтэн Монгол гэр мэр хийждэг гэсэн байхгүй. Барай ганцаараа сууж агаад гэрд гэртээ. Тэнгүүт яг бүр ингээ бүтэн 1 жил мэл ингээ суугаад ганцаараа ингээл нэг жижиг утгаар ингээл тэгж яалаа бүтэн нэг гэр босгочдөг байсан. Бүх юм сэлбэртэй. Тэнгүүт би яг тэр аавын яг тэр нэг тууштай нэг суудаг зам байгаад байгаа байхгүй. Гав ганцаараа хийдэг. Тэнгүүт би одоо яа удаан сууж яг юм хийж чаддаг нэг аав юм шиг. Тэгээ ээж цэцэрлэгийн багш ангууд би нэг хүүхдүүдтэй юм нэг харьцаж чаддаг юм шиг байна. Тэгэхээр яг аав ээж хоёроос л өвлсөн л байна. Би бас одоо ингэ таны контентуудыг үзэнгүүт ингэ дандаа ингэ хүүхдүүд рүү чиглэсэн би ингэ харангууд ингэ туслангийн багшийн юм vibe энэ дотор ингэ видеон дээр амар ингэ илрээд байгаа юм шиг надад санагдсан байхгүй те хүүхдүүдтэй ингэ харилцахдаа ингэ хийж байгаа контентууд нь ингэ үргэлжлэл ингэ яг ингэ туслан би өөр ингэ аюух тусланд ингэ амардаг байсан. Тэгээс би бас багшилж үдчихсэн бүрдэл тусланд. Тэгээд тэгэнгүүт надаас ингэ туслангийн багшийн ингэ vibe байдаг учраас нөх хүүхдүүд рүү ингэ чиглэж хийж учраас ер нь нэг юм хүсэл сонирхол нь бас ингэ цуслангийн багш нь өөр аим гоё ингээ суур болоод явцсан болов гэдэг нь амар сонирхолтой байсан байхгүй юу. Та хоёр нь яг өөрөө юу гэж хардаг ингээ хүүхдүүд рүү чиглэж ингээ юм хийхээр ингээ болж шít те. Тэрийг яг ер нь тэр санаагаа ер нь яг яаж олж исэн бэ гэх юм уу те. Яагаад анх ер нь хүүхдүүд рүү ч юм уу ер нь яг хин рүү ингээ чиглэж юм хий гэж бас бодож исэн. Харин те би ч яг найрын талаас гарч ирээд юу хийх вэ гэж бодоодч тэнгүүд YouTube ч өөрөө яг хүүхдүүд рүү чиглэдэг болохоор миний одоо яг байгаа энэ YouTube гэдэг орчинд яг би өөрөө яг байх ёстой хүн байгаа байхгүй. Яг би миний яг нэг юм нэг хийж яг чадах платформ юм шиг. Одоо YouTube чинь дандаа л хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр яг би YouTube дээр ер нь яг надад аль яг тийм зөксөн. Яг би одоо нэг хүн нөгөө нэг тухтай газараа байна гэдэг шиг би бол YouTube-д амар тийм яг YouTube ч надад зөгж байгаа. Би ч YouTube-д айгуу зөгж байгаа юм шиг байна. Тэг санаа. Одоо ингэ хүүхдүүдтэй харьцдаг гэвэл бичлэг хийдэг гэвэл YouTube гэл байна да. YouTube-ээс өөр газар байхгүй. Тэгээ ч одоо Facebook-аас болчиход байгаа маа. Facebook-аас ахагч нар амар хил амар тогсогч та манай Facebook чинь. Тэгээ эрүүл хүн байна уу гэж бодохоор хаяа. Тэгэл хүмүүс чинь тийм хамаг байдаг сэтгэлийнхаа муу гэл тийш ингэж хамаагүй нэг цацж яадаг. Тэгэл YouTube ч яг хүүхдүүд байгаа хүүхдүүд багасаа юу үзэж ойлгон тэрийг том болоо хэрэгжүүлнэ. Тэгэхээр бас бид нар YouTube-руудад бас амар том хариуцлага л да хүүхдүүд үзэж байгаа. Гэтэ яг хариуцлага гэд бүх YouTube-рууд хариуцлага контентыг хаалгагүй л та. YouTube ч өөрөө хүснээрээ байх хэрэгтэй газар хүн чи яг өөрөө ямар энэ тэрнгээрэл миний хувьд болохоор өөрийгөө бид хариуцлагатай гэж зүгээр харддаг. Бусад хүмүүс бас хариуцлагатай байх бас алавгүй. Тэ? Тэр чи угийн платформ гэдэг олон улсын юм том платформ юм чи. Монголчууд ч бас нэг сул тал байдаг шүү дээ. YouTube-ыг хүүхдүүд үзэж чинь тэ? Бусад YouTube руу чи юм хариуцлагатай чи хариуцлагатай гэж бусад хүмүүс рүү ингэ дайраад байдаг. Тэр хүний чинь бас хувийн орон зайч тийм ээ. Тэр хүний өөрөөрөө байгаад нь бас татагдаж үздэг хүмүүс зөндөө баг шүү дээ. Одоо би ингээ ер нь зураг сонгож байгаа нэг шалтгаан хүн ингээ жил ирэх тусам ингээ харцсан юм өөрчлөгдөд байдаг юм санагдаад байдیں۔ Тэгээд яг тухайн нэг зураг харангуй тухайн бүх ингээ мөч үе ингээ санаанд ордог гэх юм уу те. Та яг энэ зураг харж агаад энэ тухайн үеийн цогтоо юу мэдэрдэг байсан? Ер нь яг юу харж зорддог байсан? Тэ тэдгээр зүйлсүүд юу байсан бэ? Энэ үеийн зохиоч одоо өстой хөлөө болоогүй зохиоо байна шүү дээ. Яахаа мэдгүй тэл баахан ажил хийцэн. Юмны наацаатай яг нэг залуу одоо ингээл хүмүүс сургуулаад төгсчөөл оюутан байхдаа би нэрээ том болоод ямар хүн болох юм бол би одоо яах вэ гээл те. Энэ үеийн зохиоо бол яг энэ одоо ингээл харахаар нэг Германда нэг 5-6 мянган төгтөөл явж исэн залуу байна. Яг нэр яг энэ яг одоо ингээл ихэнх одоо яг залуучууд ингээл яг амьдрал дээр гарангуутаа яахаа мэддэггүй шүү дээ. Би ирээдүйд нэрээ яах бол нэрээ би хэдэн жилийн дараа ямар болох вэ гээл. Яг өстой яахаа мэдэхгүй л явж исэн л залуу байна. Гэхдээ яг уучраа болоогүй л явж байна. Хичээсэн гэсэн шүү дээ. Тий, ингээл яг ихэлсэндээ санаагаа олцсон. Тэгээд энэ үед чинь зөндөө санаа бодож олно. Тэгэл яг манай Мисрүсийн бас яг нэг том амжилттай болсон зүйл чинь тэгэл нэг тууштай энийг олон жил хийсний үр дүн байна л да. Одоо ингээл би сүүл хэллээ шүү дээ. YouTube-ыг бид нар яг 23 оны YouTube чанал хийснээс хойш 24 оны ихээс яг зөвхөн YouTube хийсэн ингээл. Тэгвэл бид чи 9 жил видео контент хийж байгаа мөртлөө сүүлийн одоо нэг жил хагасын хугацаанд л YouTube хийж байгаа. Тэр өмнөх бүх зүйл ингээ те 7-8 жил бидэт зүгээр юм нэг юу туршлага болж үлдчихэж байгаа байхгүй. Одоо ч гэсэн бас ингээл YouTube ямар байд юм бол YouTube дээр юу хийвэл илүү сонирхолтой бол YouTube-ыг яаж хөгжүүлвэл илүү сайн бол гэж бас 9 жил видео контент хийхдээ ингээл 6 жил бас нэлээд сурсан байгаа байхгүй. Сурж байгаа л энэ санаанууд ч бас ингээл олон жилийн араас л бас гарч байгаа юм л та.
Тэгээ одоо бас ингээд шинээр ютубер болж байгаа хүмүүстээ бас их бидрээс зааж зөвлөнө. Яа тэр бид нар ч ютубер орохын тулд ингээд автоматар зүгээр 3 4 жил алдсан байгаа байхгүй. Тэгвэл ч те энэ дээр алддаг шүү. Инхээр нэг жил зүгээр хий ирэхчтэй шүү. Энийг бити ингэж аагаар гэдэг бас дүнэр цаас өндөө хэлнэ. Тухайн үед ингээ амар олон санаанууд ингээ орж ирж гин. Гэхдээ ингээл тухайн үед ингээ шууд ингээ итгэлтэй байгаа л тэрнийгээ ингээ хийж ийсэн үү те. Тухайн үеийн тууштай байдал яг ямар байсан бэ те. Тухайн үед тэгэл тууштай байдал гэж мэддэггүй л байсан шүү дээ. Яагаад тэгэхээр тэгэл нэг манай одоо яг бид одоо үеийн залуучууд ажиллаа хайдаг гэж яриад байгаа болохоос өмнөх үеийн ханч хаяал авчдаг гэсэн шүү дээ. Би ч залуудаа тийм л байсан. Ингээд зөөгч хийж байгаа л за би энд ерөөсөө тэр өөр газар нэг юу туслангийн багш хийх юм падгал явчихна. Асуудал шүү дээ. Тэгээд туслангийн багш хийж байгаа л юмаа хамаа дуусгачаал. Тэгэл би бол нэг газар яг нэг жил ажилладаг байсан. Нэг жил ажиллаад за энэ бол нэг иймэрхүү газар юм байна. Би бол цаашдаа энэ газар одоо л нэг ийм болох юм байна. Өөр сурах юм чи юу илээ гэж бодоод тэгэл ахаал ажиллаа сольдог юм. Хамгийн анх бол яг залуу үед бол тэгэл ажиллаа ингээл хийж байгаа л ер нь ингээл хаяа явчин дөө. Тэгээ сүүлдээ за юу хариуцлагагүй ингэж хайж явж болохгүй юм байна уу? Бас тэгээ дараа нь хүнтэй ингээд бас нүүр цараагаараа дараа нь таард юм байна. Нүүр тулд юм байна. За яад чи ингээд нэг жил ажиллая. Яагаад нэг жил ажиллаад доослаа. За би жилийн хугацаанд ийм сурлаа, инглээ. Ахаад нэг жил ажиллах юм бол яг өмнө нь хийсэн нэг жилийн хаймыг ахиж хийх гэдэг байгаа байхгүй би. Тэнгүүт за би одоо нэрээ юу хийвэл болох вэ? Над ямар боломж байна гээл. Тэгэл айгүй олон ажил сольж хийдэг байсан. Тэгэл байж ажаад яг месмеризм дээр тоолж яриад за одоо болсон цогтоо ч одоо ингээ те юм хийж чаднаа. Чи хамгийн гол нь нэг зүйлээ тууштай хийгээд үзээ гэд над нэг хүн юм хэлжээс аахгүй. Тэгэл би яг нэрэл яг нэг зүйлийг одоо тууштай хийгээд үзье та. Бүтэн нэг жилээр ингээл хаанч утсаа ажилласан ингээл ажлаа айгу сайн хийн хариуцлагатай. Тэгэл цаашаагаа дэвших боломжтой. Гэхдээ дандаа хийгээгүй орхиол явцсан. Тэгэл яг энэ үед яс яг нэг зүйлийг яг тууштай хий гэдэг яг шийдвэр нь гараад тэгээ хийчихсэн. Тэр энэ тууштай нэг юмыг тууштай хий гэдэг шийдвэр бас яг энэ үед бас гарсан айгу чухал байсан. Тийм болохоор месресийг айгу юм 9 жил хийж байгаа. Яг тэр үед бас яг нэг өмнөх ингээ үешгээ бодож байгаа л нэг жил видео хийж үзээл. За болчлоо. Ингээл би видео хийх юм биш. Тэгэл өөр тийшээ сарн хаарласан баг. Гэтэ яг энэ 2016. Тэгээ энэ 16 оны яг 10 энэ хэдэн сар 11 сар хавцаа явж байгаа байхгүй юу? Тийм. Бид чи 12 сарын 15-нд анхны видео хийсэн шүү дээ. Тэнгүүт чи яг энэ 12 сарын нэг ихэр юм байна. 10 мараа хавцаа. Тэр яг тухайн үед чи ингээд одоо сошиал контентууд гэдэг юм уу энэ юм чи айгу ховор байсан бах тий. Тийм миний бидний мэдхээр нөө юу Молпедиа байсан тэгээд нөгөө бэлгүүнгоо байсан, бэлэг жаргал байсан. Тэгээд анхаа байсан. Одоо нэг вайн хийдэг хүмүүс их байсан байхгүй. Тэгээд богино хэмжээний вайн хийдэг шүү дээ. Тэгээд вайн хийдэг хүмүүс их байсан. Молпедиас заримдаа ингээд нэг жоохон урт хэмжээний видео хаяа хийдэг гэсэн. Тэгэл яг энэ үед чинь вайн чи өөрөө 6 секунд байсан ч надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэл хэдэн 3 4 вайн чи нийлээл өөрөө ингээд нэг 20 секунд хөхөд болдог. Тэгээд бид нар бол анх бол видео ихтэй минутаас 3 минутын хооронд гэж хийчихсэн. Махаас хөөхөн бас урт байсан. Тэр үедээ л урт видео. Одоо YouTube ч өөрөө тэгэл багадаа л 9 минут шүү дээ. Тэгж 9 минут ээжээс нөгөө нэг YouTube платформ өөрөө 9 минутаас илүү айгүй сайн дэмжиж өгдөг. Хүмүүс харагдахыг. Бас тийм байгаа. Тэр Vine ч нөгөө юутай төстэйсэн үү? TikTok одоо TikTok-тай төстэйсэн тий. Ам байж мөрөөд гэдэг үнэн үү? Тий. Тэр өстө нийлээ вайрал болж исэн тий. Тий. Тэр чи бас амар инээдтэй шүү. Vine гээ өөрөө бүр аппликейшн байсан. Тий. Дандаа хошин шог юмнууд хийдэг тий. Тий. Vine гарч ирээ зөндөө бас яг видео контент үйлдвэрлэдэг хүмүүс зөндөө үүсчихсэн шүү. Тэрний араас залгуулаад пэйж нэгээл явж исэн хүмүүс зөндөө. Тийш тий. Одоо энэ дээр байгаа нь бас мик байгаа юм уу? Тий. Манай нөө Баттулгийн унтаага бонжч өөрөө дууд болдог айгүй гоё хоолойтой. Дуучин залуу. Тэгээд ер нь тухайн 2 3 цөөхөн секундтэй байгаа учраас анхны ингээ месмеризм гардаг байсан бичлэгүүд нь бас ингээ тэнцэнэ ер нь тухайн үеийн трендэд дагаад бас цөөхөн минут юмнууд гардаг байсан биз дээ. Тэгтээ ер нь ийм зохиомжтой юмнууд хийгдэх санаагаа яаж болж ирсэн? Тухайн үеийн яг тренд нь эсвэл тийм байсан юм уу? Одоо тухайн үеийн яг тренд нь л тийм байсан. Бид чинь тэгэл бас гадаад дахныг харж байгаа сурж байгаа шүү дээ. Тэгэл их хвчлээ бол яг нэг бид нар бол яг хүнд өөрт нь яг тохиолдог зүйлийг л айгүй хийхээр хүмүүс сайн үзнэ. Би яг ингэж гэж амар хүмүүс шеэрлдэг байхгүй. Хүн ч айгүй би төвтэй. Тэгэл хүн те ингээ хүнтэй болцооны төрөлнгөө те ичимхий хүн охинтой ингэж болцдог, галзуу муу залуу ингэж болцдог те ингэдэг тэгдэг те сайн найз ийм үйлдэл гаргадаг, муу найз ийм үйлдэл гаргадаг гэнгүүт хүмүүс
сайн найзынхаа хэсгийг би ийм хэсгийг шеэрлж барьдаг ч юм уу. Тэгвэл хүн өөрийг нь оролцоод өөртөө нойрох юм хийхээр амар сайн хандлт авдаг. Тийм болохоор айгүй тийм яг те ингээл ер нь тиймэрхүү мэддэг гэсэн. Тэгтээ бид нар чинь анх нөгөө нэг юм инээдмийн гой хөгжилтэй юм хийж байгаа л эхлээд угийн нөгөө нэг угийн улсад ингээл яг ямар ч нийгэмд ингээд инээдмийн юм амар тийм хурдан газар авдаг. Тэгээ бид нар чинь за 3 сар гоё хөгжилтэй гоё юм хийгээл амар 3 сарын хугацаанд нилээ хийгээл нилээн бүүн болоод за одоо харин бүгдээрээ өөрсдийнхөө үзэл бодлыг те энэ зөв энэ буруу гэдэг юм гоё нийгэмдээ гоё хэлжээ хаяад байгаа гоё видеогоороо гээл эхлээд бол яалтч юм гоё инээдтэй хөгжилтэй юм хийгээл хандлтыг цуглуулаад тэрнийхээ араас өөрсдийнхөө те залуу үеийнхаа ингэж бодож байгаа шүү энэ зүйл дээр ийм байвал зүгээр шүү гээл одоо те уучлаарай гэж хэлж сурыг баярлалаа гэж хэлээ мэлээгээл араас нь ийм илүү гоё юм нийгэмлүү чиглэсэн видео мэдээ хийж эхэлдэг ч юм уу. Гэтэ ингээд дөнгөж анх ингээд гаргаж ирсэн санаанууд нь шууд ингээд хүмүүст ингээд таалагдаад явж исэн юм. Эсвэл наан ингээд зөндөө олон бүтлгүүжсэн юм зөндөө бас байгаа юу? Месүризм бол яг тэгэж ихний 3 видеонд шууд бүүм хийжсэн. Оо тийм. Тийм тэгэл 3 дахь видео ороход л ер нь хүмүүс бол яг хүлээж байгаа л үзчихсэн. Би яг 3 дахь видео санд байхгүй юм. Халтардаг видео байдیں۔ Мөсөн дээр халтардаг видео. Ихний тийм. Тэнгүүд тэр чинь манай 3 дахь видео байхгүй дөнгөж. Тэгвэл хүмүүс амар сайн мэддэг. Тэнгүүд чи ингээд ихний 3 мор бол амар яалтчгүй хүмүүс амар үздэг байсан. Тэгээ яг тиймэрхүү жанртай нөө Vine зайн видеонд байдаг гэсэн болохоор хүмүүст амар шин санагдаагүй. Гэхдээ өөр хоёр залуу юм бидний юм өнгө аясан жоох юм Наруто аниме орчдөг болохоор илүү сонирхолтой байсан. Яг тухайн үе үздэг байсан юмнууд дамжуулаад. Аниме үздэг хүмүүс чинь тэрийг чих шеэрлэн шүү дээ. Би аниме үздэг болохоор би энийг шеэрлэнэ гэр хүн чинь нэг юм өөрийгөө ингээд юу байгаас өөрийнхөө дуртай амиг хүмүүст илэрхийлэх юм бол. Тэгээ бас нөө юу амар нөлөөсөн. Би өөрөө нөө найрамдлын багш байсан болохоор тэгээ манай шамдар амар намайг бас ингээ видео анх хийнгүүт манай багш гэж аягүй их шеэрлдэг гэсэн. Тийм би ч бас 9-10,000 шавтай шүү яг ингээд тоолох юм бол зөндөө хүмүүс бас манай шавнууд байгаа. Тэнгүүт ч яг манай шавнууд манай багш шүү видео хийдэг болцсон байна гэж шеэрлэл ихний 3 видеог амар хандлт авдаг. Тийм шавнар бас байгаа. Өмнө нөгөө найрамдлсанд ажиллаа сайн хийснээс үр дүн байгаа даа байхгүй юу? Шавнартайгаа илүү ойролцоо татна байсан ээ. Тий. Гэтэ тэгээд санаагаа та яаж бодож олж ийсэн анх ингээ хүн чинь ингээ санаа таасаа ингэлсэн шүү дээ. Амар олон төрлийн ингээ санаанууд байсан. Гэтэ ингээ гаргаж ирсэн 3хан одоо жишээлбэл эхэлж ийсэн тэр санаанууд айгуу сайн авч ийсэн гэдэг ингээд бас амар сонирхолтой байгаа байхгүй тий. Яаж тэр санаа ингэж амар хүчтэй хүмүүст ингээ нөлөөлж ийсэн. Тэр санааг олоход бас юу болж ийсэн сайн. Тэр мэдхгүй тэгэл олд юм аа. Манай дэ санаад гэдэг байх юм. Ард түмний дундаж тарихтай марихтай гэдэг. Би яг нөгөө хүмүүс яг үзмээр байгаа зүйлс яг олцдог байхгүй юу. Тэгэл ер нь тэгэл олчтой шүү дээ. За одоо нэг ийм видео хий. За одоо ингэ за зохиол нь ингэ шүү. За манайхаа ингэ юу н олчтой. Тэгээ би нөгөө багын нөгөө нэг математикийг ингэж амардаг бичгүүгээр хааж бодож байгаад олдог байсан гэдэг шүү дээ. Тэр шиг миний гүйлгээ бахаа нөгөө нэг айгу гайгүй юм шиг байгаа юм. Тэг одоо бодох нэ. Ч одоо яаж олдог вэ нэг бодох. Би бас тэгэл олчтой шүү. Өөрөө тэгэл тарих руу орчтой шүү дээ. Тэг ингээд ямар видео хийх вэ ингээд. За шинэ жил болж байгаа юм чи шинэ жилээр хуяадаг үлээ ингээд багахтай бодонгоо нэрэ гацуур мод застдаг гацуур модны тэр мөнгийг тэр мөнгийг чи хамгийн бага нь авдаа шүү дээ. Тэгвэл хамгийн бага дүүгийнхаа мөнгийг ингээд манай ах эгч нар чи ингээд аваад байдаг гэсэн байхгүй. Тэгээд хамгийн сүүлд ээж авчиад өгдөг. Угийн дүү нь угийн нэрэ авдаг л мөнгө юм биш. Тэгээд шинэ жил болж байгаа юм чи шинэ жилтэй холбогдолтой за гацуур модны мөнгө гэдэг видео хийя. Тэгээд ингээд дүү нь ингээд тэ модныхоо мөнгийг тоолчоод бид чинь ингээд өдөр болгоно л нэг өглөө босоод модныхоо мөнгийг бас багтаа тоолдог гэсэн байхгүй тоолчоод зургт ингээд үзээ сууж хахад ингээд ахмах ихнэр ингээд нууцаар хэднэр аваад явцдаг. Тэгэл яг багахад нэрээ тэгдэг байсан юм чинь нэрээ тэрийгээ гоё илүү гоё entertainment болгоод хийчихээл хэлж. Тэгэл халтаргаа ингууд чинь нэрэл гадаа ингээд явж байгаа ч хүн чинь халтарна шүү дээ. Өвөл энэ хүн болгоо халтарж байгаа юм чинь халтардаг видео хийчихэл та. Тэгэл халтардаг видеогоо илүү гоё сонирхолтой байлгахын тулд те эмэгтэй хүн халтараад эмэгтэй хүний хажууд халтарыг тэгээ найз нэрж туслая яаж туслах вэ гоо тийм анимны Нарутогийн юугаар ингэж хажууд гаргаж ирэмээр ихэр жоохон тийм фантаст сэтгэл тэгээд тэр таны зүгээр сэтгэлгээ нэг юм юмыг бодохдоо аим гоё юм фантазалж тийм байдлаар нь юу нэг ингээ бодоод нэг юм гоё ургуулсан бодоол те тэгэж юу нэг айгу төсөөлж авдаг гэсэн үг тий. Юу яг энэ үед яг тэгдэг гэсэн үг. Харин тийм л. Энэ үед ч уг нь залуу хүүхэд тэгэл нөгөө ганц бие тэгэл өөр тохиолж исэн зүйлсээр л видео хийж байгаа шүү дээ. Гэл жоохон хөвгөлтэй болгоол. Одоо тэгвэл ингээ юмыг ингээ эхлэх гэж маш олон хүмүүс ингэж айдтай байгаа тий. За энийг ч хийхөө тэрийг ч хийхөө гэл бас л яг адилхан олон зүйлсүүд ингээ бодож байгаа. А тэгж байгаа хэрнээ
болоод нэг юм шантарчаад штэ. Эхлээсээ өмнө болдог. Эсвэл бол эхлээд гараад үр дүн ингээд бүтлгүүцнийхээ араас ингээд болдог ч юм уу те. Таныг сонсонгод тийм ингээд сэтгэл ингээд хийждэг гингүүд бас нөгөө талаар юм айцгүй учраас шууд ингээд яваад исэн болов уу гэж бодогдоод байгаа байхгүй. Тэр нь бас амар сонирхолтой. Яаж одоо та ингэж сэтгэж байна гэдэг одоо тийм ноу хавыг бас амар мэдмээр санагдаж байгаа байхгүй. Яаж ингэ та ийм гой бүтээл сэтгэдэг болцсон. Тэгвэл бас амар гой сурмаар байгаа байхгүй тий. Тэр нь бас амар сонирхолтой. Тий одоо хүн болгоно нөгөө нэг багаасаа ингээл нэг эвсэлтэй хүн чи амар эвсэлтэй төрөнгөтэй бүжигчин болоод амжилтанд хүрсэн хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрийн чиг би одоо өөр ингээл офсын ажилд өөр компанид ажилтдаг байсан бол яг ингэ сэтгэх шаардлага байдаггүй байсан бол би өөр нэг зүйлийг ингээл хийгээл явж байгаа. Яг энэ зүйлээ яг олж чадсандаа айгуу тийм баярлалтай шүү дээ. Тий. Тэгэл өөрөөс ажилд орсон бол би бас яг тархиа яг ингэж бас ажилуулах шаардлагагүйгээр амьдрцсан бас явж яж бас магадгүй. Тэгээ энэ яг өөрөө яг ингээл нэгтгэл би бас нэг амар тийм азтай юм болов. Тэгэл хамгийн гол нөгөө нэг бас ингээд 9 жилийн хугацаанд бас яг сая subscribe хүрэхийн тулд ч бид чинь 9 жил амжилттай байгаагүй шүү дээ. Хүмүүс мэддэг, гоё видео хийдэг, хөөрхөн видео хийдэг, айгаа хөөрхөн мондог ингээ байж идэг гэж боддог. Тэгээс л ар гэрийн амьдрал бол тэгэл мөнгө төгрөг санхүүгийн асуудал бол байсаар л байсан. Тэгэл одоо л сүүлийн л нэг 3 жил мэл гайгүй болж байгаа болохоос биш. Тэгэл бүтэн 9 жилийн хугацаанд нэг амар сайхан амьдарчаагүй. Тэгэл бид ч уран сайхны кино байна, олон ангид кино байна, хажуугаар нь видеогоо хийн, тэ. Тэгэл энд чинь мөнгөтэй мөнгөгүй, амар олон юм сурна. Одоо л ингээл харахаар тэгэл сүүлийн л яг ингээл 3-4 жил л яг гоё өөрийгөө олоод за би яг л ийм л хүн юм байна, энийг хийх юм. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл энэ юм байна. Окей, би энэгээрээ л яг гоё цаашдаа амьдрын энийгээ илүү сайжруулна гэдэг л яг юугаа олцсон. Би одоо л ингээл яалтчгүй л ингээл яг ютубэл аягүй сайн хийх тийм зорилготой л байна да. Тий. Одоо ингээ ямар нэг юм хийхэд нэг юм оч бас ингээд нэг юм зүрхэн тусч ийн штэ тий. Ингээ таны ингээд тийм учраас тэр оч таныг одоо хүртэл ингээд хүчтэй ингээд цохилж байгаа мотор ч юм уу тий. Тэрийг ингээд зүв харсан гэдэг чинь штэ. Бас тухайн үедээ гарч ирж исэн. За эхний ингээ 3 видео ингээ сайн явдаг юм байж. Гэхдээ шантрах зүйл нь жишээлбэл танд яг юунууд ингээ гарч ирж байсан. Сэтгээд ингээ болдсон байх гэдгийг харсан. Тэгтээ тухайн одоо жишээлбэл би одоо ингээ тухайн үеийг харахаар контент бүтээгчтэй айгу цөөхөн. Тийм үе байхад жишээлбэл ингээл нийгмийн шилжилт хөдөлгөөнүүд ихтэй одоо эцэг эхчүүд гэдэг юм уу те ингээл нэгэн хэвийн байх хэрэгтэй юм шиг одоо жил би одоо тэгж ойлгоод байгаа байхгүй те тэгж ойлгодог байсан байхад шинээр ингээ юм сэтгээд нэг талаараа бас амар эрсдлээ шийдвэр ингээ гаргацсан юм санагдаад тэгэхээр яг энэ шийдвэрийг ингээ гаргаад одоо та жил бүтэн цагийн ажиллаа ингээ болгосон гэж тэгж шүү дээ тэр нь өөрөө яг одоо энэ эргэлтийн цэг нь гэх юм уу те тэр нь одоо яг танд юу байсан бэ тий юунасаа одоо ингээл видео хийн хүмүүс таалагдах юм бол тэндээс амар кайф аавна. Хүмүүсийн тийм хүмүүст хэр таалагдсан маань энэ видео хүмүүс яаж хүлээж авч байна. Тэрнээс амар кайф аавна. Тэгэл бас ингээл YouTube channel гэл нэг юм хийн. Тэр нь хүн болгон үзэл үзэлт их аваад хүн болгон таалагдсан тэрнээс амар кайф аавна. Тэгээ хүн чинь хийснээрээ ингээл буцаал ингээд хөдөлмөрлснийхаа хэрээр ингээл шагналаа аваад те амьдрал гайгүй болол ирэнхээр бас айгүй гоё тийм жаргалтай. Ер нь яг үзэгчнэрээс л их юу аавна да. Ийм гоё сэтгэлийн одоо ийм гоё нэг дулаан. Тэгээд бас том зүйлийн ард бас гарах мэдрэмж амар гоё. Тэгээд би одоо YouTube channel ингээд эхний жил би чиг өөрөө эвлүүлсэн байхгүй юу. Маа нэг найз нэг жижиг график хийгээл тэгэл үндсэн бүх эвлүүлгээ би хийгээл он гарахаас 31-ийн хүртэл хийгээл сууж байгаа байхгүй юу. Тэгэл 9 цагаас орно гингүүд би чи 7 цаг 30 минутанд сүүлийн хэсгээ эвлүүлээл бүр ингээд баг өмдөндөө шийчгээ сандраал. Тэгэл оруулаад ингэсэн чи ямар ч алдаагүй азар ороод тэгэл он гарч хахад нөө бүтэн сар хийсэн ажил маань ингээл хүн болгоо үзээл ямар гоё юм аа ингээл тэгэл гэр бүлээрээ он гарахад яг хоолоо идэл яг сар ажилласан ажил маань ингээл бүтэмжтэй болоод хүн болгоо үзэнгүүт яг тэр мэдрэмж бол өөрөө яг ийм ютубер байх хамгийн жаргалтай үйл юм болох гэж байна шүү дээ. Энийг бас ингэж амар мэдрэхийн тулд бас их ажилтдаг баг. Тэ. Одоо нэг юмны ард гараад тэ хүн ч нэг амар мөнгөтэй болоод нэг баярлалтай шүү дээ. Ер нь бол тэрнээс илүү нэг гоё мэдрэмж байгаа юм сэтгэл нэг дүүрэх. Бас өмнө жилийн YouTube channel бас тэ. Би одоо ингээл өмнө би ингээл төрсөн өдөр гоё 100 гоё гэж боддог байсан. Энэ жилээс өмнөх жилүүдээс ингээд бодсон чи надад амар шинэ жил амар гоё санагдаад байгаа байхгүй одоо. Тэгээ байгаад баахад надад шинэ жил гоё байгаагүй.
Тэгэл ингээ он гаргацдаг. Шинэ жилийн баяр ингүүт нэг гэр бүлээрээ он гаргадаг. Тэгээ ийм нэг баярыг бодоодсэн чи энэ жил надад анзаардаад байгаа байхгүй юу? Ингээ байжсэн чи шинэ жил болоо боорн, цас орно, гадаа ингээ хүн болгон шинэ жилийн баяр болонгууд миний ингээ сэтгэл нэг дүүрэл гоё санагдаад тэг би яагаад би шинэ жилд ийм амар дуртай болчихоо гэсэн чи 31-нд би нэр YouTube чанал оруулсан шүү дээ. Нэг 12 сард яг тэр том ажлынхаа ард гараад он гарч хахад яг ингээд ажиллаа тайлагнаад ингээд за би энийг хийж чадлаа гэд мэдрэмжийг аваад яг он гаргадаг байхгүй. Сүүлийн 2 жил яг тэгээд гаргацсан. Тэгвэл тэр мэдрэмж намайг шинэ жилд амар тийм дуртай болгоцсон юм шиг. Тэнгүүд одоо YouTube баг наваа бүтээгээд байгаа байхгүй. Шинээр юм гоё хүн бол гоё надаас юм урам зориг өгөөд байна л та цаагаараа. Тэгээ одоо ажилласаа кайф аавна гэдэг нь одоо энэ юм уу? Тийм ээ тий. Та ингээд хүмүүст ингээд таалагдсан гоё санагчин гэдэг чинь тий. Тэнгүүт одоо энэ олон жилийн ингээд хугацаанд бас ингээд яг тэр мэдрэмжүүдээр ингээд онгоот одоо жишээлбэл яг өөртөө ингээд үнэнч байх ч гэдэг юм уу тий. Маш олон газруудаас жишээлбэл санал ирээл ингээд тэгтлээ гэж бодоход хамгийн их одоо өөртөө үнэнч байдаг тэр нэг юу вэ? Тэр нөө одоо тэгэл бас яг мисмисиг удаан барьж байгаа нь одоо тэгэл гол нь одоо мөнгөндөө биш гэж ярьдэн ш хүмүүс тий. Тэгэл хүмүүс ингээл видео хийлгүүлээ гэл. За ямар видео ингээл. Тэгэл маах нэг ийм газар байгаа танаа газар ийм юм уу те. Энэ дэгээ яад юм бол тийм болж. Үгүй тэр нь гол нь бишээ. Танаа үн чи хийдин гэдэг байхгүй надаас. Тэгвэл би за үнэ хэлчихнэ. Тэгвэл болох юм хэлчих чигээд. Үгүй танаатай яг ийм ямар бүтээгдэхүүн юм бэ? Яаж хийх юм бэ гэдэг би харна. Ийм бүтээгдэхүүн. За гэдэг. Энэ бүтээгдэхүүн дээр ямар видео хийвэл гоё бол гэж бодоод зохиол нь орж ирэхгүй хаяа. Яагаад тэр хүн мөнгө өгч хийлгэж байгаа ч гэсэн үзэгчд бидрийг үзэж байгаа байхгүй юу тий. Тэнгүүт чи тэр хүн мөнгө энэ хүн мөнгө өгсөн болохоор бид нар мөнгөний авахын тулд энийг хийсэн. Тэгэхээр манай үзэгчд зүгээр энийг үзчихээ хамаагүй гэхгүй шүү дээ. Үзэгчд шинэ видео орсон байна гэдээ сонирхолтой юм үзэх хэрэгтэй байхгүй. Бидний чи хамгийн энийг тавих юм үзэгчд энийг яаж хүлээж авах вэ гэл тий. Тэгвэл за би бол бас зарим ихэнх газруудыг үнэхээр зохиол олдохгүй нэ чи хийж чадахгүй юм байна. Гэмбэт үгүй болохгүй бол энэ чи ингээд тий мөнгө чи нэмээд өгье гэнэ. Үгүй энэ чи мөнгөндөө гол нь бишээ. Тэгээ яг энэ нас аймаг бизнес яг удаан авч явж байгаа. Эхлээд тэгээ үзэгчд энийг яаж хүлээж авах бол бас энэ видео гоё видео болохгүй юу? Тэ. Тэгээд араас нь за окей. Ийм видео танаа хийшээ ингэж ороо. Нөгөө бид нар ингэж ормоор байна гэх юм бол бас тэгвэл танаахаа хийхгүй. Хичнээн өлсөжсэн ч бас ингэж бас биднээс тэрэндээ аймаг тийм юу зарчимч. Одоо тэгвэл танд ингээд энэ олон төрлийн зураг контентууд ч гэдэг юм уу эсвэл энэ олон төрлийн контентуудаас хамгийн их аз жаргалыг мэдэрчээсэн тийм контент нь юу байсан бэ? Хамгийн их аз жаргалыг мэдэрчээсэн контент өмнөх ер нь бүх контентуудаа нийлүүлээд. Яа миний одоо контент болгоно л юу ч нөгөө өөрөө санаагаа олоод өөрөө эвлүүлээд тэгээд өөрөө оруулдаг болохоор бүх контенттай хайртай. Одоо байрны хүмүүс бол амар гоё ядэ надад. Нэг хэдэн оролцогчдоор орж 6 сарын 1-нд ордог. 6 сарын 1 чи манай ээжийн төрсөн өдөр байхгүй бас. Тэгээ би яг за ээжийнхээ төрсөн өдөр нэг контент хийдэг бол гоё юм байна да гэж бодод. Тэгээд хийжсэн. Тэгээд яг манай ээж өөрөө цэцэрлэгийн багш байсан болохоор хүүхдүүд би ч өөрөө хүүхдүүдийг аяга баярлуулахыг дуртай. Тэгээ яг 6 сарын 1-нд хэдэн хүмүүс цуглуулад надаас мөнгө хожоод хоцсон мөнгөөрөө асууж байгаа зэрэг хүүхдүүдэд гоё юм авч өгөх те тийм зорилготой байхгүй энэ контент зорилго нь. Тэгвэл энэ зорилго нь айгүй гоё ялангуяа автоматар айгүй сайн явцдаг. Тэ. 6 сарын 1-ний контент айгүй хайртай. Сүүлийн жилийнхаас аймаг гоё болсон. Манай Эрдэнэ заах оролцож гисэн. Тэр нэ баярлсан. Яа тэг бид нар чинь ингээл нэг өөртөө ингээл сошиал ингээл амар ютубер ингээл лаг юм шиг ингээл байгаа мөртлөө бид чи дээд үеийнхээ ахнаар их зэрэг амар хүндлэн штэ. Хэлэхгүй л хос. Тэгээ би чи марг тэр контентээ Эрдэнэ заахтаа уулзсан гэдэг дээр баярлж хийгээд байгаа юм шүү. Тэгээ Эрдэнэ заах бас манай контентээ юугаа саналыг хүлээж аваад амар баярлсан. Тэр бид чи багасаа л үзэж өссөн штэ. Тэгээ би илгэний юм дээр өмссөн нөгөө хувцас чинь байгаа гэж бас асуусан. Хадлан дээр эдэн штэ. Өсөж өглөө гэдэг. Тэгээ ахаас урнууцаар тань тэр хувцас чинь байгаа өдөөд өгч би гихтээ жаазлаа тавьчих гэсэн чинь байхгүй хүн өгжсэн хувцас гэдэг. Тэр хувцас яг алдартай ш нэг хоршохон малгай 90 цамцтай. Тэ. Тэр нь бол яг 6 сарын 1-ний контент бол амар сэтгэлд айгу үлддэг. Тэ. Тэгээ бас YouTube чанал гэх юм уу? Тийм. Тэнгүүт одоо ингээд хүүхдүүдэд амар их зорж байгаа юм зориг байгаад байна шүү дээ. Тэгж зорих болсон шалтгаан юу вэ? Одоо англи цогтой гэлж англи цогтоос наагаас яг бас ютубер болоход бас амар том хүчин зүйл байгаа л та. Яг ютубер болсон гэж бас би бас өөрийгөө бодоод байт англи цогтой болсноор. Тэ англи цогтой ч нөө хүүхдэд тааралцсан хүүхдийн хүслийг биелүүлнэ.
таньдаг хүнийхээ хүүхдийн хүслийг биелүүлэхгүй. Яг гараад болоо эргэл таараалал хүслийг биелүүлнэ. Тэр хүүхэд өөрөө юу хүсэхээс айгүй шийднэ. Тэр хүүхэд би зарим авмаар байна гэвэл тэр хүүхдийн амар том хүсэл нөхгүй зарим нь. Тэр хүүхэд би гадшаа аялмаар байна гэвэл тэгэл тэр хүүхэд өөрөө хэлсэн л юм чи хямрна мэдэн штэ. Тэгэл аялж болно. Тэгэл хүмүүс нөгөө нэг хүүхдүүд айгу жоохон юм хүсэх юм. Тэгээ чи биелүүлж байгаа хүслээ жоохон томруулаад том юм ин гоё биелүүлж өгөл та цогтойг л дээд байхгүй. Хүүхдүүдийн хүсэл чи өөрөө цаанаа өөр ертөнцтэй байхгүй. Тэр хүүхдийн зарим их чинь бидний том хүсэлтэй адилхан байгаа байхгүй. Тэр айгу гэгээхэн санагцсан тий. Тэр бас одоо тэр видео хийдэг болсоос хойш бас хүүхдүүд амар юм хүсдэг болцсон. Зөвхөн надаас хүсэхгүй шүү дээ. Ээж аваасаа. Би том болоод ийм хүн болох юм байна ээж. Би одоо энийг хүсэж байна. Тэгвэл бид нар чинь нөгөө баахта ингээл би одоо яг үндэ ингээл 18 хүртэл зөв гадаа тоглоод хичээлээ игээл өссөн байхгүй юу. Тэнс би яг ингээд баахта би нэр яг ийм болно хүсэндээ хүсэж чинь би яг том болоод ийм хүн болно. Эсвэл баахта би яг нэг ийм том юмтай. Би одоо чинь 18 нас хүртлээ би гадаашаа аялж үзмээр ин гэж би бодоод тархинд бодож үзээгүй юм байгаа байхгүй юу. Угийн аялж болтгоо гэж бодцсон. Тэр үсэнд хийм байдэн штэ. Тэнгүүд чинь нөгөө яг баахта би яг за ер нь би баахта ер нь их том юм хүсэж өсөөгүй юм байна. Тэгвэл яаж англи цогтой хүүхдүүд үзэх юм бол хүн чинь багаасаа эхлээд юм хүсчиж тэр зорилготой хүрдэг юм байна гэсэн ер нь яг үндсэн зорилго нь яг тийм байхгүй юу. Тий. Тэрнээс бол ингээл би амар мөнгөтэй ингээл хүмүүсийн хүслийг биелүүлээд байгаа биш шүү дээ. Гэхдээ танд яг яаж санагдсан бэ? Ер нь яг ингээд контентуудаа хийгээл одоо маш олон газруудад бүс бүсийн хүүхдүүд дээр ингээл очивол ер нь бол тухайн үеийн хүүхдүүдтэй харилцаж штэ. Танд яг яаж санагдчихсан бэ? Тэр олон хүүхдүүдийг ингээ харахад. Тэгэл гоё шүү дээ. Би ч яг камер эхлэнгүүд яг англицтай болчдөг байхгүй юу. Яг ингээл за юу чинь чи юм тийм гэж би ч өөрөө ярьж марж байгаа тэр үедээ нэг сүртэй хянахгүй шүү дээ. Хүн чинь нэг хийсэр хагаад юмас ясараа сурчдаг. Тэгэл яг хүүхдүүдтэй харьцахаараа нэг цуслан дээр харьцдаг байсан шигээл ингээл тэгээ яаж нээж ингээл юу хүсэж байгаа нэгүүд би юм хүсэж байгаа нэгүүд яагаад энийг хүсэж байгаа ингээл тэгэн хүүхдүүд ихэвчлэндээ бэлэн мөнгө авахыг хүснэ. Яагаад чи энэ мөнгийг авах гээд байгаа ингэдгийг сайн асууна. Тэгээс мөнгө гонгууд нь за мөнгө аваа те. Яагаад энийг яг авах гээд байгаа ингэд хүүхдүүд зарим хүмүүс бодно. Би нэр яагаад мөнгийг авах гээд байгаа л. За агаа мөнгө биш юм байна. Би ийм авъя гэдэг өөрчлөгдөн те. Тэгвэл зарим хүүхдүүд за би ингээ агаа танаас ингээ 100 сая төгрөг авмаа. 100 сая чи яах юм бэ? Би ингээ дугаа авах гэж цуглуулж байгаа. Ээж тэдэг ус одоо би ингээ цуглуулгандаа ингэн гэл хүүхдүүдтэй амар айхтар мундаг болцсон. Тэгээ ер нь хүүхдүүдийн л хүслийг ер нь биелүүлнэ. Дээшээгээ бүр том болоод ирэхээр бас ягаад хаяа нэг том хүмүүсийн хүслийг биелүүлдэг. Нэг ихч мэгчийн хүслэмээс биелүүлнэ. Бас өөр ус буслагч бас хүснэ. Монголчууд өөрсдөө юу л та нэрлэхгүй л дээ. Тэгэл би чи яг юм нэг ээж хүмүүс харахаар ингээд угаалan биш авч өгч санагдаад байгаа юм. Тэгэл яг ханаа ихвчлэн газруудтай хамтарч ажиллана. Тэгэд эн чинь бас ингээд хамтарч ажиллаж байгаа газруудаа би бас амар баярснаа илэрхийлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр хүмүүс чи яг хүүхдүүдийн хүслийг биелүүлэх үндсэн суурийг тавьж өгч байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр тэр хүмүүс чи нөгөө нэг мөнгөний өгнө. Би тэр мөнгөний чи хэдэн хуваар нь хүүхдүүдийн хүслийг биелүүлнэ. Тэгээ үлдсэн хуваар нь бид нөө пост production юм те хүмүүстэй цалингаа өгнө. Тэгээ YouTube видео контент хийх бусад ажлынхаа нөө цалин болгож авч байгаа. Тэгэхээр ер нь бол айл талтай win-win. Хүүхдүүд ч баярлна, бид ч гэсэн цалинтай болно. Тэгээ юмаа сурсуулжмаар байгаа газар нь ч гэсэн хожино. Тэр энэ аймаг тийм ер нь аймаг тийм зөв. Би бас нэгээс айгүй удаан бодож олсон. Би нэг өөрөө бодож очиод би яг одоо нэр юу хийвэл зүгээр ингэнгүүт би ч өөрөө ингээд ойр авчмынхаа найзарт амар тийм тусалдаг хүн байгаа байхгүй бодохоор одоо би гадагшаа явах гэдэг ихээр мөнхөшөө хамт явах гоё штэ гэл би өөрөө явж үзээгүй мөртлөө энэ хүн одоо чинь ингээд хүн үзсэн киногоо найзтай үзүүлэл тэр найз маань яах нь гэж бодоод байдаг штэ тэгвэл би нөгөө хүн тийм сайхан сэтгэл аягүй төрүүлэх тийм одоо дуртай хүн юм шиг байна. Тэгэл ингээл те ах эгч нарыг нэг гоё юм үзүүлчих гээл найз өгтөгөө ингэч гээл телевиз нэг гээл тэгэл найзтай ингээл ямар ч нэг кино минь үзэх ингэвд хоёлаа үзье гэж байж нөгөөийг дуучаа. Энэ гоё кино нөгөөийг чаас үзэх гоё штэ гэл. Тэгэл яг бодож очивол за ер нь би угийн л гэж хүнд тусалдсан юм чинь цаагаараа хүний яс хүслийн билүүлээд байгаа байхгүй тий. За тэгвэл би яг ийм хүүхэд рүү чиглэсэн YouTube-жоор хүүхэд тэгэхээр би хүүхдийн хүслийг биелүүлдэг байвал ер нь болох юм байна да гэдэг. Анх яг тэгж англи цогтойг болж исэн байхгүй. Өөртөө нэлээд сайн ярилцж байгаа л алсан да. Тэр их зүгээр юм лээ. Тэнгүүд би яг англи цогтойгод ингэ жүжиглээд байгаа юм биш байгаа байхгүй. Яг өөрөөрөө байгаа байхгүй. Яг за окей гээл. За одоо хоёлаа сүүлийн зураг руу оръё. Бага насны зургийг сонгож авч байгаа шалтгаан хүний одоо ямар байгаа нь бага настай байнга холбоотой юм шиг надад санагдаад идэгин. Тэгэхээр надад ингэ бага насны цогтойг та надад нэг ярьж өгөөч. Бага насны цогтой би бас айгу азтай үнэлтэй. Яа тэгэхээр би нөө цэцэрлэгт байхаасаа би яг дөрөв найзтай өссөн байхгүй юу. Тэдэртэйгээ яг ингээд яг
20 хүртлээ одоо яхаа холбоотой. Гэтэ бүр нэг одоо ч нэг хүн чинь гэр бүлтэй болчоор яг юм хариуцлагатай ажилд сайн хүмүүстэйг л илүү их уулзах юм байна шүү дээ. Найзар маань дарханд байдаг очихоороос уулздаг. Тэгээ би яг 18 нас дархнаас хаашаа гарч ирлээ яг нэг одоо энэ ч одоо эдтэй юм бэ те. Дарханд байсан гэсэн үг юм шүү дээ. 5 мав энэ яг дархны цэцэрлэгэлтэй. Тэгээ би яг 5 настайгаасаа яг багаасаа яг багаан яг 4 настайгаа өссөн байхгүй. Тэгэхээр ер нь би яг тийм бас юм айгу тийм найз гэдэг зүйлийг би амар эрхмэлдэг ер нь. Тэгэхээр яг хүнтэй одоо найзууд ямар ах хэвээр, найзууд яах хэвээр, найз гэдэг хүн ямар байдیں, найз гэдэг хүн ямар хантай байдیں те. Яаж гоё арайж хамгаалдаг гэдгийг амар сайн багаасаа айгу мэдрээд өссөн. Тэрэндээ айгу бас аймаа өөрөө айгу азтай гэж боддог. Тэгээ яг энэ наснасаа эхлээл яг 4 найзтай өссөн. Цэцэрлэгийн найз гэсэн юм. Цэцэрлэгийн найз. Цэцэрлэгээс эхлээд найзлцдаг байхгүй ингээд 10 жилээ төгслөө. Яг нэг байранд. Нэг цэцэрлэгээс тэг нэг ангид байсан гэсэн үг үү бас. Тэг нэг ангид бас. Одоо гээд яагаад нэг анги цэцэрлэгийн нэг ангийнхан ч найзлал амар ч тийм. Мэдээж нэг байрныхан байж л ойрхон цэцэрлэг хамт явж байгаас. Тэгвэл яг байранда нүгөөд явчихгүй л тэгэл байж л. Тэгэхээр яг нэг 18 хүртэл яг багын 4 найзтайгаа найзлсан. Тэр аяга гоё юм надад. Наа ямар хамгаалдаг байсан. Яагаад тэгэхээр би чинь нөгөө нэг ангидаг хамгийн жижиг хүүхэд байдаг шүү дээ. Тийм хүүхэд байсан байхгүй юу. Ер нь бол одоо ингээд кинонд гарангуут нэг лүүсэр хүүхдүүд байдаг шүү дээ. Жижигэн дээрлүүлээд байдаг. Би яг 10 жилдээ яг тийм хүүхэд байсан байхгүй юу. Гэтэ манай 4 найз нааг амар хамгаалдаг. Энэ дөрөвтөө наа чи энэ дөрвийн найз шингүүд хүмүүс наа дээрлэхэ болдог. Тийм хүүхэд байсан байхгүй. Тэгэл 10 жилдээ бас нөгөө нэг цэцэрлэгээс эхлээд хүмүүсээ найзлаа сурцсан болохоор 10 жилд оронгууд 10 жилийнхаа хөвгүүдтэйг амар гоё найзлж чаддаг. Тэнгүүд 10 жилийн найз эрэгтэй хөвгүүд нь надтаас амар гоё найзлдаг. Тэгсэн мөртлөө жижигэн биетэй мөртлөө ангидаа юм сэргэлэн тэгээд амар олон төрлийн авьяастай тэгээд юм хөвгөлтэй хүн болгоны юм хайрыг татсан хөхт байсан. Тэгээд энэ манай ээжийн цэцэрлэг манай ээж энд чинь бас багш байсан. Гэтэ яг өөр ангийн багш л та. Би унтахгүй ээжийн анги руу яваад орчдөг байсан. Тэгээ манай энэ малааг манай аав хийж өгч байсан юм аа. Тэгээ нөгөө яадаг ч 12 жилийн ч хүүхдүүд нэг рандомоор ингээл өгчтэй шүү дээ. Тэгээд би нэг могоо жил болоод энийг яг аав өөрөө хийж өгч байсан. Манай аав ч өөр айгу уран хүн 90 онд байна. Тэгээ Джеймс Мэнс те. Тэр үед чинь Джеймс өмснө гэдэг чинь ховор тохиолдол байсан байхаа тийг санагдаад байна. Тэгээ би болохоор нэг Джеймсний хослолтой зураг байгаа сте. Тэгэхээр би бол ангидаа бол нилээн гангандаа ордог байсан. Хүүхэд байна. Ард өвлийн үгээ байна, саагаар гоёцсон байна. 90-ад оны юу хүүхдийн юу имэл болдог гэсэн дөө. Цэцэрлэгийн тэгэл бүгд нөө одоо ч гэсэн бас болдог л өвлийн үгээ орж ирээл 12 жил үгээ хэлээл. Цасангоотойгоо орж иж бүжиглээл тэ бэлгээ аваад. Би нэг санжаа ингээл энэ бэлгээ гэрлүүгээ авч ороод манай агаа морь болж тоглоод миний их чихрийг идчихсэн. Их яг энэ хэсгийг санаад. Түн чи яг багахан зарим хэсгүүдийг санддаг шүү дээ. Тэгээ би яг ер нь энэ хэсгийг санд. Яа тэгээ энэ зураг байдаг болохоор би тэр хэсгийг санаж явдаг байх гэж бодож байна. Тэ? Тэгж бодож байна. Тэгтээ ер нь багийнхаа яг дурсамжуудыг их сандаг. Одоо яг энэ үе ч юм уу тий. Санаа шүү дээ. Сайн сан. Ер нь нилийн санаа шүү. Тэгээ би амар сон цэцэрлэгт байхдаа би яс нэг удаа ингэжсэн. Нэг сандал дээр суугаад нэг яг нэг Мики маустай цаг руу хараад гэтээ энэ яг хүн болол багтаа нэг сонь юм сэтэл явж байдаг байсан шүү дээ. Тэгээ би цаг руу харчаал яг сандал дээр суучаал ганцаараа сууж та. За чи том болоод яг энэ цаг үеийг яг санаа шүгэд өөртөө хэлжсэн шүү дээ. Хүмүүст яг нэг тийм нэг болоо юу гэдэг шүү дээ. Тэгээ би бол яг тэгжээс яг тэр үед амар сандтай. Одоо яг нэг ангид суугаад цэцэрлэг дээр яг иймэрхүү бие хаатай байгаа шүү дээ. Сууснаа цаг руу харж байсан. Цаг нэг үдээс хооштой яг цэцэрлэг яг тарах болж байсан. Тэгээ их хүүхдүүд явцсан. Тэгэл яг ангидаа яг тоглож сууж байгаа. За байж байгаад ээж орж ирэнгүүт явъя гэдэг байхгүй юу. Тэгэл байж байгаа яг цаг руу харчаал. Яг тэр үедээ за би яг л том болоод яг энэ үеийг яг санаа шүү. Яг тэгээд яг тэр үе яг авч үлдчихсэн сонио. Зүгээр л ингэ байж байгаа яг тэр цаг руу харж байгаа дөө эсвэл ямар нэг үйл явдал болчоод тэрийг мартахгүй тул санжсан болов уу? Үйл явдал ахгүй зүгээр л ингээд сахилга гутаал зүгээр тийшээ харчаал ингээд. Тэг хүн чинь нэг баагахтай нэг онтонгууд өглөө яг энэ хэлбрээр хүн сэрэх ёстой гэж бодоод хүн чинь унтдээ штэ. Тэрнтэй адилхан байхгүй юу? Ер нь. Тэгэхээр ер нь бол бага настайхаа амиг их саннаа. Тэгэл цэцлэгээсээ гараад найзтайгаа гадаад тоглоно. Гоё өнгөрсөн минь цэцэрлэгийн үе амар гоё өнгөрсөн. Бага наснд ерөөсөө бас амар олуулаа байсан биз дээ. 4 найзтай. Тийм тэгээ би ч өөр айлын баг дээрээ 2 ихчтэй. Тийм ер нь тийм олуулаа өссөн. Тийм болохоор ингээд хүмүүстэй харилцаад нэг асуудал байдаг. Тэгээ нэг эморн ч гэж би мэдэхгүй. Яагаад тэгэхээр ганцаараа байх цаг хугацаа айгу цөөхөн байсан байхгүй юу? Хүн чинь ганцаараа байхаараа эмороод идэв юм шиг байна.
Тэгээ одоо бол би тэгэж нэг эморн сэтгэлээр онон сэтгэл готрол давтан байхгүй шүү дээ. Энэ багасаас тийм мэдрэг өсцөндөө амар баярлдаг. Нэг амар ингээд баг одоо баг нэг эморн гэвэл баг өөрөөсөө ичхээр юм уу. Нэг тийм хүн яг тэгдэм хэлээ шүү дээ. Олон найзтартай өсөөд тэгээ гэрлүүгөө оронгууд олуулаа, гадаа гарангууд олуулаа. Төвд чи хүн чинь ингээд гав ганцаараа суугаад ингээд байх цаг хугацаагүй болохоор тэгэл 18 жил чинь ингээд ойр хавийн хүмүүс бичгэнсээр агаал том болчтой юм байлээ. Амар хурдан тий. Тийм тэнгуут тэр үед чинь тэг ингээд гав ганцаараа суугаад гэл юм бодож модох зав байхгүй шүү дээ. Бичгэнэл байгаа юм чи. Гэтэ яг ганцаараа байсан уу, ер нь байсан уу? Ер нь байхгүй дээ. Тийм. Энэ ингээл олон тоогоо. Харин одоо ингээд хүн чинь юу яа гэм бэ нөгөө ингээд гэр бүлтэй болчоор хаяас жоохон ганцаар баймар санагдсан юм байна. Яа тэр хүүхэд гэдэг зүйл чинь бүр яг 24 7 ингээд харуулчт юм байна шүү дээ. Тэгэл яг нэг 2 нас хүртэл амар харж агаад нэг өдөр ингээд хүүхдэд цэцэрлэгт нь өгчөөд одоо яах вэ гэж бодоод ингээд ганцаараа суусан чи тэр аяга гоё юмсан. Цэцэрлэгийн багсаар агуу юм байлээ. Би яг тэр үе хүртэл яг ээж ажлыг бол нэг сүртэй ойлгодог байсан. Тэгсэн чи яг хүүхдэд цэцэрлэгт өгчөөл ёо энэ цэцэрлэгийн багсарыг нэрээ шүтээ л гэж бодсон. За тэгэхээр надад одоо яхаа юу гэж санагдаж байна? Та өөрийгөө яг айгүй юм азтай хүн гэж л аяг тодорхойлж шүү дээ. Азтай ингээ одоо ийм сэтгэдэг ингээ болцсон нь бас багтаа бас ингээд ийм найзуудтай байсан, харилцдаг байсан, хүмүүстэй харилцдаг байсан учраас одоо YouTube дээр ч гэсэндээ дандаа ингээ хүмүүстэй хамт маш олон хүмүүстэй ингээ хамт контентууд хийдэг болсон юм шиг те. Тэгээд тэгэнгүүт яг уу би бас одоо ингээ таны ингээ харангуут нэг юм гэр бүл дээрээ хүртэл ингээ нэг юм айгүй юм гэр бүлсэгч юм шиг те. За хамгийн одоо нэг юм минийс айгүй асууя гэж бодож исэн зүйл нь гэр бүлсэг байхын зан чанар нь бага наснаас авсан одоо эцэг эхээс харсан зүйл байдгүй. Эсвэл бол та яг юм амьдралын явцтай ойлгож авч ирсэн тэр зүйл үү гэдэг нь айгүй сонирхолтой байна. Тий, гэр бүл би яг олоолаа айж байгаа л ингээл би өөрөө 3 хүүхэдтэй болно гэж боддог байсан. Тэгсэн чинь хүүхэд гэдэг чинь бас тийм бас амархан зүйл биш юм байна. Яг одоо үед чинь те тэр хүүхдэд чинь ингээд 100% одоо ингээд анхаарал хандуулна. Одоо үед чинь бүр бид нар чинь бүр хүүхдээ бүр ингээд байнгын харж ханддаг болчиход байгаа шүү дээ. Тэнгүүт ч бас одоос ингээд 3 хүүхэд гингүүд чинь те манаас ихнэр чинь бас ингээд 3 хүүхэд хэрвээ ингээд төрүүлнэх юм бол амьдралынхаа 10 жилиг бас хүүхдүүдэд өгөх гээд байгаа байхгүй. Тэр хүн чинь бас гоё амьдрах хэрэгтэй те аялал зугаалж энэ дэлхий ямар байдгийг бас өөр юу хийж болдгийг бас гоё үзэх хэрэгтэй. Тэгээ би ч гэсэн бас гоё те ингээд бас олон зүйлийг бас үзэх хэрэгтэй. Би яхаа бас ингээд яг өөрөө би бас ингээд бас яг тийм ч амир миний бас те сайн аав талаасаа миний сайн талууд байна. Бас мууч тал бас зөндөө байгаа. Хүн ч өөрийнхөө мууг бас нэг сүртэй анзаардаггүй шүү дээ сонин. Тэгээ тэнгууд чи ингээд ер нь бол би ингээд яг хүмүүсийг аягүй ажигладаг. Тэ хартай хүн ямар байдیں۔ Тэ хартай аав ямар байдیں۔ Аригчин аав ямар байдیں۔ Мөрөөс тоглоом тоглолдог аав ямар байдیں۔ Тэ тэгээд яг ингээд ер нь аягүй тэгэл ингээд манай тэгэл найз нар аав ээжүүд тэгэл манай аав ээжүүд тэгэл дээр үеийн амьдрал чи ер нь жоохон бас эвгүй байсан шүү дээ. Тэ жоохон нэг хэрүүл маргаантай гэл. Тэгэл ингээл ер нь харж байхад ингээл за ингээл ер нь айрх удаг аав байвал ер нь муухай юм байна да гэ багахтаа нэг бодчихно. Тэгэл ингээл зөндөө хүмүүс байгаас тэгэл гадаа ингээл гарангууд чинь ингээл согтуу хүмүүс сууж байдаг ш. Тэгэл гэрлөөгөөр агсан согтуу тавиал. Тэгэл ингээл бид чи гадаа тоглож байгаа гууд чинь ингээл сонсогдоол тэгэл бид чи найзартаа том болоод юм муухай юм аригчин юм агсан тавьдаг аав болохгүй шүү гэл заа гээл. Тэгэл хартай хүн гэдэг чинь тэгэл хүмүүс мэдэн ш. Хартай хүн чинь ямар муухай байдаг лээ тэ зүг зүгээр ээжснэ баянга хэрүүл үүснэ. Тэнгүүт хартай байвал бас муухай болох юм байна. Аригчин байвал муухай болох юм байна. Одоо үед чи ингээл арайчсан боссон юм аа ингээл те бооцон тавиал ингээл те гэр бүлийн ингээл сайхан амьдрах гэж мөнгө олохын төлөө бооцоо тавьснаа бүх юмаа алдаж малдаал энэ ч бас цаагаараа буруу тодорхой шүү дээ. Тэнгүүд ингээл бүх юмаа алдаж байгаа ингээл манай ингээл найзуудын найз зүгээр нүдэн дээр байгаа байхгүй. Тэнгүүд аас ингээд мөрөөдө тоглоом тоглол бас муу болох юм байна те. Тэгээс ер нь ингээл хүмүүсийг ажиглаж байгаа л тэгэл муу энэ бол муу за окей аригчаа байж болохгүй мөрөд тоглоомчин байж болохгүй хартай байж болохгүй гэл ер нь шүүчт юм дөө. Хүн ер нь ихтэй мэддэн шүү дээ. Хүн арх угаал нөхөр нь арх угаал нөх тэр ууж байгаа нөхөр өөрөө аригчаа ямар муухай гэдгийг мэдж байгаа байхгүй болно. Тэгснэл өөрөө болохгүй байхгүй. Тэгэхээр тэр хүнд өөрт нь л асуудал байна. Тэгсэн мөртлөө засарчин гэж хүмүүс бодоол байгаа. Тэгэл тэр хүн өөрөө л асуудалтай л байгаа. Ямар ч хүн ойлгох шүү дээ. Бооцоо тавьж байгаа хүн бооцоогоо тавилаа алдлаа. Бурууг нь мэдж байгаа заяа. Тэгтээ тавиад байгаа байхгүй. Бурууг нь мэдж байгаа шүү дээ. Хүн болол мэдж байгаа шүү дээ. Хартай хүн тий ингээл өөрийг нь хуурайг нь мэдсээрэж хартаад байдаг. Тэгэл бурууг нь мэдж байгаа мөртлөө тэгэл хартаа л. Тэгэл уул нь юм мэдчих амар амархан шүү дээ. Хүн болол мэдж байгаа шүү дээ. Арх амьдралын дайсан гэл.
Тэг мэдсээрээ хийгээд байгаа би одоо тэнгуүтээ яг хүн төрлөختөө үгүй яг цаанаасаа яг тэгэл нэг ийм хүмүүс байж ш тийм хүмүүс байж ш хороод л хийрэгдэг ингээл зөгцсөн юм шиг ба. Тэгэл хүн хүнээс сонголт юм шиг ба. Чи ямар ав байх вэ? Ямар амьдралаар амьдрах вэ те? Архиа угаал ингэсэж байгаа л тэгэл эртхэн өгөхээр тийм хүн болох уу? Эсвэл тэгэл бооцоо тавиал ингээл хамаг юм алдаал тэгэл яхан те? Ямар болох юм уу? Эсвэл ингээл ямарч найзгүй годчод гарах юм уу? Тэгэл хардаад нэгэн шоронд орох юм уу? Тэгэл мэдж байгаа мөртлөө тэгэл сонголтоо хийж байгаа хүмүүсийг одоо тэгэл яа ихтэй. Тэгэхээр эргэн тойрноо ингээ хараад те ажилласан ажиллаа шүү дээ. Зөв бурууч хүн чинь ажиллаад ойлгоч шүү дээ. Хүнтэй харьцаж байгаа ямар хүмүүхай харагдаж байна те? Арх уучгаараа яаж байгаа хүмүүхай харагдаж байна гэж бүх юм тодорхойлолтой. Одоо хүнд чинь ингээл арх амьдралын дайсан гэж заагаадах шаардлага байхгүй шүү дээ. Тэр архичин хүмүүс чинь мэдж байгаа байхгүй юу? Арх амьдралаас угийн мэдж байгаа. Тийм болохоор ч би одоо хүннийг нэг амар шүүдгүй. Угийн хүн шүүгээд яхад мэдчихлээ юм чи. Та багтаа айгүй сэргэлэн хүүхдтэйсэн гэдэг чинь одоо яг энэ хүүхдтэйгээ ингээд өөрийнх нь зургийг ингээд харьцуулаад нэг хардаа. Хүн одоо яг ямар вэ? Манай хөө ээжигээ дуурайсан. Юу нэг хадам талыг айгүй сайн дуурайсан. Эмээгийнхаа толгооны хэвийг тэгээ ээжийнхаа шүд нүд тэгээ өвөөгийнхаа юм нэг толгооны яг юм суурийг авсан. Надаас авсан юм бол манай ихнэр хөлийг гэдгийг чихийн гэдэг. Өөр бол надаас авсан юм. Гэтэ яхаа ингээд халтмалт харахаар ингээд надтай төгстөө гэдэг. Гэтэ ер нь бол манай юу ээжигээ айгуу сайн дуурайсан. Тэгээ ээжигээ дуурайвал зүгээр л те. Манай ихнэр өөрөө айгуу тийм гоо зүйтэй айгуу зэсгэлтэй юм байгаа. Зан чанарын хувьд та юу гэж харж байна вэ? Манай хүү юу мэдгүй энэ тэгэл өөрөө тэгэл намайг одоо 100% дуурайна гэж байхгүй. Ээжигээ 100% дуурайна гэж байхгүй. Тэгэл өөрөө нэг төлөвшөөлний хүн болно доо. Мэдхгүй шүү дээ. Хүн тэгэл те амар гоё айлд өсөөд муу хүүхэд байна. Муу газар өсөөд сайн хүүхэд байна. Тэр бол яг өөрөө тэр хүүхэд тэгэл том болоод бүх юмыг ажиглаж байгаа л зөв буруугаа өөрөө сонгоо шийдэл явах л үү. Тэнс тэгэл энэ юм байх хэвээр гэл па гэхгүй шүү дээ. Тэгэл энэ хүн чинь тэгэл өөрөө хорвоод л хэдэр ирцэн тэгэл мэдээж тэгэл хамгийн наад захын бүх хэрэгцээг нь хангаж өгнө. Тэгэл эцээс өөрийнх нь сонголт шүү дээ. Та хүүдээ тэгвэл ингээд нэг л юм ингээд захиж хэлье. Ингээд амьдралд нь ингээд сануулж хэлэх бол яг юу яах вэ тэр нь? Тэгэл хүний итгэлийг даадаг байхад л юм болчихно дөө. Хүний итгэлийг даачаар тэгээд хүн чинь хотлоо ярихаа болчихно. Хариуцлагагүй байхаа болчихно. Тэ? Хүн мэдээж хариуцлагатай тэгээд хотлоо ярьдгөө цагаа барьдаг, ажиллаа хийсэн бол хийдэг, хүнд хэлсэн бол хэлсэн амандаа хүрдэг. Хүнийг л одоо итгэл даахаар хүн гэж байгаа шүү дээ. Итгэлээ юу хүний итгэлийг алддаг хүн байхад ер нь амьдрал болчихно дөө. Одоо гэл би бол ямар хүмүүстэй хамтарч ажиллах вэ? Ямар хүмүүст боломж олгож байна? Яг л хариуцлагатай байдаг хүний итгэлийг амар дааж чаддаг хүмүүстэй л хамтарч ажилладаг. Тэр хүмүүс ч гэсэн амьдрал нь айгүй тэ амьдралдаа айгүй гоё зүйлсийг авч байгаа. Би ч гэсэн тэр хүмүүсийн ачаараас айгүй сайхан бас амьдрах гал зүтгэж байгаа. Тийм үү? За гайхалтай. Одоо тэгвэл хоёулаа хамгийн сүүлд ер нь та яг одоо амьдралдаа юунд хамгийн их талархдаг талаараа хэлээд тэг хоёулын подкаст өндөрлүүлье. Тэгэл одоо аавч хоёр тал талархандаа айлын баг болгож одоо ингэж хүн болгож одоо төрүүлсэн л. Тэгээс хөөхөн хүүхэд төрүүлж өгсөн их нэртэй талархана. Тэгээд үргэлж бас дэмждэг ах эгч нартай талархана. Бас үргэлж бас яг ингээд хариуцлагатай байж яг нэг юмны ард хамт гарч чаддаг найз нартай талархана да. Ер нь тэгэл ойр хавд байгаа бүх хүмүүстэй талархана да. Тэгэл хамгийн чухал нь тэгэл хүн болж төрүүлсэн аав ээж та хоёр тал талархах байх та. Хүн болж төрөхч өөр хэцүү ш тэ гэж боддоо ш. За танд маш их баярлалаа. Ингээд танд 3 үеийн зураг харж ярихад хэр санагдсан бэ? Айгу гоё байт юм байна. Тэ. 3 үе 6 хараад хүн чинь ингээд яхаа зүгээр энгийн үедээс харахаар зүгээр ингээ. Тэгээ ийм үед ингээд бас хүнтэй бас ингээд бас юм хом ярьж байхдаа ингээд харангуутаас айгүй их юм анзаарж бас айгүй их юм боддог юм байна. Тэгээ бид чинь Instagram галериас ингээд зураг хардсан штэ. Гүйлж хардаг болсон байгаа байхгүй тогтож биш. Дээр үед нэг ийм их зурнууд чи альбом дээр байдаг гэсэн штэ. Тэгвэл нөгөө нэг гихт оронгууд айл гэр заавал альбомоо үзүүлээд тэрийг ингээд ярьж өгдөг байсан штэ. Тэнгүүт тэр айгүй тийм гоё санагдлаа. Тэгээд бас чи бас ингээд гоё альбомтой болчихвол гоё санагдлаа. Оролцогч нараас нэг зургийг альбомлаад тэгээ манад оролцчихсан оролцогч нарыг багийнхан зурнууд ингээд нөө одоо тэгээ 20 дахь хүн орж ирсэн. Өө энэ хэн биш энэ хэн мөн үү гээл. Тэгэл өө та энэ зургаа ийшээ хийчингүүд альбом дээр хийдэг ч юм уу те. Тийм бас альбомтой бол их гоё юм. Яг тэр альбом гэдэг зүйл өөрөө айгуу мартагдж байгаа л та. Тэгээ нэг яг юм альбом харж ярих тэгээ нэг Instagram харж агаад ярих хоёр шал өөр л юм байна. Би одоо энийг бол Instagram дээр байдаг 3 зураг байхгүй юу. Яг өнөөдөр шиг ингэж амар тэгж онцолж айгуу ойрт хараагүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг тэ сошиал яг амьд юм гэдэг чинь энэ дээр л шууд харагдаж байгаа байхгүй. Тийм л баярлаа.
За маш их баярлалаа. Би яг энэ орсон зочдынхын зургийг би бүр яг энэ хан дээр ингэ дүүргэе гэж бодож байгаа. Оо яасан гоё. Харин би яг жазандаа хийчихье гэж бодсон юм. Тэгэнгүүт оролдож байгаа хүн болгонд бас ингэ хүмүүсийн ингэ түүх ингэ харагдаж байгаа юм сонирхолтой юм санагдаад тэгээ албаар 2% угаалгаад за нэг нь ингэ танд үлдэх юм шүү заяа. За тэгээд ер нь цойлогчоос бичгээ гарын бэлгтэй. За тийм ингээд цойлогчдын өөрсдийн гаргасан мерчтэй болон тэгээд ингээд танд яг зургийг өөрсдөө ингээд дурсгая. Хүрэлцээсэн танд маш их баярлалаа. Маш их амттай үн цэнтэй яриалаа гэж бодож байна. За тэгээ наваагаас өрсөнд айгүйх баярлалаа. Аль чадлаараа ярьлаа. Тэгээ буруу зөв юм ярьсан бол анаахан тэгээд авах гээхээ ухаанаар хандаарай. Хүн ер нь тэгэл үг гэхээсээ л үйлдэлээр л харуулт юм дөө. Ирээдүйд тий. За баярлалаа. Амжилт хүсье. Дараагийн дугаар. За. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамд түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.